Хуаян хот бол эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их мэдлэлтэй, харин Шинхүү хот бол эрчүүд илүү их мэдлэлтэй. Энэ хоёр хот үргэлж ив найрамдалгүй байсаар ирсэн. Ширүүн тулааны дараа Шинхүү хот ялагдаж, тэр хотын захирагчийн хүү Ханшуу Хуаян хотод хүргэн болохоор ирнэ. Лугийн яс бол Хуаян хотын үнэт эрдэнэ. Түүгээр бүх төрлийн өвчнийг ангаах боломжтой. Ханшуу Хуаян хотод хүргэн болж ирэхийг зөвшөөрсөн гол шалтгаан нь Лугийн яс юм. Шинхүү хотын залуу ноёнтон Ханшуу зүрхний өвчтөй бөгөөд тэрээр 20 нас хүрэхээс өмнө үхэх заяатай ажээ. Тэр өөрийн зорилгодоо хүрэхийн тулд Хуаян хотын 2 дугаар гүнж Чүүчүг асуудалд оруулаад өөрөө түүнийг аварч өөртөө дурлуулах төлөвлөгөө зохионоо. Дараа нь түүнийг ашиглан Лугийн ясыг өөрийн болгоно гинэ. Гэвч түүний төлөвлөгөө бүдэлгүүдэж 3 дугаар гүнж Чинчинийг аварч өөртөө дурлуулж түүнтэй гэрлэхээ зур аргагүй тохирно. Энэ бол Сарнай унарцсан бар хэмээх кино зохиол юм. Шуушгийн зохиолч өөрийн зохиолоо бичиж суунаа. Гэхдээ нэгэн азгүй явдал тохиолдож амралтгүй олон хоног зохиол бичсэн. Зохиолч маань ухаан алдаж унахдаа өөрийн зохиолдоо орчихлоо. Гэхдээ гол дүр биш, удахгүй өөхөх туслах дүр байв. Энэхүү зохиол Хуаян хотод болсон үйл явдлын талаар гардаг. Эмэгтэйчүүдийн эрх мэдэлд хамгаалдаг газар Хуаян хотод эмэгтэйчүүд эрчүүдээс илүү эрх мэдэлтэй байдаг. Хэрвээ хосууд эмэгтэй хүүхэдтэй болбол баярладаг. Энэ хотод бүхий л бичиг хэргийн түшмэл нар нь эмэгтэй хүмүүс. Эр хүн өндөр хэргэм зэрэг горлогч хэрэггүй, бас дээд сурах хэрэггүй, гинэн цайлган байна гэдг нь эр хүний эрхэм чанар. Нийгэмд 5 төрлийн давхарга байдаг. Сэхэтэн, тариачин, дархчууд, худалдаачин. Тэгээд эр хүн байна гэдэг нь нийгмийн давхаргын хамгийн доор давхарга биш шүү. Хуаян хотод бүхий л дууч бүжигчд нь эрчүүд байдаг. Өөрийн зохиолын туслах дүр болох Чинчин гэж үдээ, үгүй байлгүй дээ. Өөрийгөө тэргүүн гүнж гэж их хэрэгдэг амьдан гэж үү? Садар самун үрэлгэн эрдэм номгүй бүхий л муу бүхэн түүнтэй хамт байдаг дүр шүү дээ. Ханшуу хүчээр авч гэрлээд хормын шөнөө хортож үхдэг нэгнүү. 3 дугаар анги дээр л үхчихдэг туслах дөрүү гэж итгэж ядан асрын эрчүүдээс өөрийн одоо ямар нөхцөл байдалтай байгаа талаар асуунаа. Яг тэр үед түүний туслах түүнд хормын хувцсыг нь авчирч өгснөөр 3 дугаар гүнжийн өөхөх өдөр болохыг мэдэж авна. Зочирдсан тэрбээр би Ханшуудаа гэрлэхгүй гинэ. Яг энэ үед Ханшууг авч явах хормын цуваа ирчихсэн түүний өргөөний гадаа хүлээж байна. Ханшуугийн эцгийн тушаалаар нэгэн эмэгтэй ирэх бөгөөд 2 дугаар гүнжтэй бус 3 дугаар гүнжтэй гэрлэх болсон тухай асуухад төлөвлөгөө бүдэлгүйцэн тухайгаа хэлдэг. Тэрээр Хуаян хотод өөрсдийн талын тагнуулуудыг байршуулсан хэрэг гарах үеэр бид хөдөлж таныг хамгаална гэдэг. 3 дугаар гүнж надтай үнэхээр гэрлэхийг хүсэж байгаа юм бол гэрлээд өгье л доо. Түүнийг хордуулж бүр мөсөн салах болно. Тэгээд хуучин төлөвлөгөөний ёсоор Хуаян хотыг эзлэх болно. Гэдэл ажиллаа хийж чадаагүй бүхэл хүнийг аль гэсэн тушаал буулгахад түүний туслах нь эзнээсээ гуйж хэргийн буруудныг л шидэхээр болдог. Тэгээд морины буруу гэж үзэн морийг л алчихдаг. Ханшуу түүнийг хэн чамайг морийг аль гэсэн юм гээ зэмлэнэ. Энэ хэрэг Чинчэний жихэнд хурж тэрээр тэр намайг сүрдүүлж байна. Дараагийнх нь би байх болно гэдэл их л сандарна. Түүний туслах нь түүнд хандан хэлийн цаана байдаг жижигхэн хот бүр залуу эзэнтнээ барьцаа болгон нааш нь явуулсан. Хайгаад байх зүйл огтайхгүй шүү дээ. Ханшуу үнэхээр биезүүлтэй. Харваас тэр хэрэггүй амтан. Ураа мориндол гаргаж байгаа юм. Тэр таны тушаалаар л байна шүү дээ гэж хэлгээд чи наад үгээ хажууд нь битгий хэлээрэ гэж хэлчихэд хэрвээ Ханшуугийн өгсөн хорыг уужгаад үхчих юм бол эргэж зэрэг болов уу? Яах бол гэж бодноо. Тэр ёслолын цэцгэн жагсаал болон хундаг зөрүүлж уухаас бусад бүх ёслолыг цуцалчихдаг. Тэрээр хотын захирагч болон өөрийн их чүүчүүд би Ханшуудаа гэрлэхээ хүлээж тэсэхгүй яарч байна гэж хэлүүлж бүх ёслолыг цуцлах зөвшөөрөл авдаг. Хормын ёслол бэлдэх үеэр Ханшуу өөрийн туслахаасаа нэгэн хорыг авдаг. Тэр хор нь өнгө үнэр амтгүйгээр барахгүй хүн унтаж байхдаа өгдөг учраас гэж түүнийг хордуулсан гэж мэдэхгүй гинэ. Ихэнх кинон дээр гарахтаа хаантаа гэрлэхдээ эмэгтэйчүүдийн баримтлах ёстой дүрм журмыг ордны хаатан орж ирээл уншиж өгдөг шиг гүнжтэй гэрлэхдээ баримтлах дүрм журмын талаар танилцуулнаа. Бүр нүүрэн дээр нь гэвлүр зөөж өгнө. Түүний биеийн дээр улаан тэмдэг тавих гэсэнд эсэргүүцнэ. Учин тэргүй тэмдэг цэвэр ариун байхыг бэлэгддэг. Тэр нэгтгсний дараа арилдаг юм байна. Энэ үе Чинчэн гарч ирж түүн дээр тэмдэг тавьж яадаг юм бэ? Бид угаасаа шүнийг өнгөрөөсний дараа айлчхан шүү дээ. Гэдэл тэднийг гаргаж явуулдаг. Тэгээд тэд хамтдаа үлдэж Ханшуу түүнийг дар суухыг урихад өөрийнх нь зохиол дүрм ёсоор болж буйг мэдэж авна. За яах вэ? Гэртээ хурдан хайрах бизгээ дарсыг уухаар болно. Яг хундаг зөрүүлэхээс өмнө түүний нүрэн дэх гэвлүүрийг авч өгсөнд түүний канон тоглохоос татгалзаад байсан хан жүжигчин байгааг олж харна. Тэгснээ чи миний канон тоглохгүй л гэд байсан тоглочихсон л байна шүү дээ гэдэг. Гайхсан Ханшуу чи намайг дарсанд хор хийсэн гэж бодоод байгаа юм уу хэмээн байдлыг буруугаар эргүүлчихдэг. Тэд муудалцаж Чинчэн өөрийн хүмүүсээ дуудаж тэр намайг хордуулж алах гэлээ хэмээн дарснаас уусан ч зүгээр байгаад байв.
Тэгэхээр нь хоолыг нь хордуулж илдэ гэд хоолноосоо идсэн ч зүгээр байсан учраас урууланда хордуулах ч гэсэн юм уу гэж үсчихнэ. Хэрвээ би өвхвөл түүнийг 5 мороор тасар татуулж 9 үеэр нь толгоог нь аваарай гэж хэлжгээд ухаан алдаад унчихлаа. Уташ дуудуулан үзүүлэхэд тийм ч ностой зүйл бишээ. Зүгээр л согцсон байна гинэ. Тэр нэг ч удаа согтож байгаагүй аж. Нэг л хундаг уугаад цогтоод унчихсан нь ихэд сонирн байсан тул ханшуу гэнтанд торчихсан байдаг. Гүн ойрноосоо сэрсэн чинчэн ахаад л нөгөө зүүдэндээ байгаагаа мэдээд ихэд гайхаж яагаад хортой байсангүй вэ? Хортой дарсыг сэлчихсэн юм болов уу? Би яаж буцах юм бэ? Эсвэл өөрөө өгчихье гэд амиа хорлох гэж оролдоход зориг зүрх нь хүрдэггүй шүү. Хэрвээ зүүдэндээ өгчихвөл жинхэнэ амьдрал дээр ч гэсэн өгчихвөл яах вэ гэж бодон тэр хүндээ айц давтнаа. Тэгээ зохиолын төгсгөл хүртэл явж чуучуд туслан хотын захирагч болгох ёстой юм байна гэд сэтгэлж болоодан ханшуу хаан байгааг асуудал аль хизээнийг энд нь торигдчихжээ. 3 дугаар гүнжийн ээж болох хотын захирагч руу гүйж очин ханшууг суллахыг гуйна. Түүний ээж ихэд уурлан зөвшөөрдөггүй ч би жирэмсэн болсон. Гэхдээ хэний хүүхэд гэдгийг нь мэдэхгүй байна. Түүнийг өөрийн хүүхдийн эцэг болгомоор байна гэж хэлэхэд ээж нь охиныхоо нэр хүндийг хамгаалахын тулд аргагүй эрхэн зөвшөөрч ханшууг солилдог. Түүнд хотын ёс дүрмийн дагуу ногоон өнгөтэй бэлэгсэлд өгнө. Хуаян хотын ёс заягт ногоон өнгөтэй толгоон гоёл эрхэм дэцээс авна гэдэг нь таныг тэр хүнд дуулууртай, ухаалаг, өгөөмөр гэж үнэлж байгаа хэрэг. Харин Шинхүү хотын хувьд хууртагдсан гэсэн утгатай ажээ. Хүүхэд нь чинийх биш ч эмэгтэй нь чинийх шүү дээ гэж хэлэн ханшуугийн дургуг ихэд хүргэнэ. Үдийн хоолн дээр шилэн тавхтай хоолнд хор хийж 3 дугаар гүнжийг хордуулахар болдог. Гэвч хоолны бүх тавх шилэн байж тарна. 2 цагийн өмнө гүнжээс ямар хоол идгийг нь асуугаад тэр бүх хоолоо шилэн тавган дээр авмаар байна гэж хэлсэн байдаг. Ханшуу түүнд тавхтай хоол бүрээс авч өгч нэг л сэжигтэй байсан учраас өөрийг нь хоолноос ид гэхэд дургуутаж өөрийгөө бариад өгчихвөө. Олигтой хоол идэж чадаагүй учраас хотын захирагч ээж дээрээ очиод хамт оллогч жирэмсэн хүн халуун ногоотой чихэрлэг хоол идэж болохгүй гэж зэмлүүлнэ. Бас болоогүй нөгөө гарн дээр хулаан тэмдэг нь арилаагүй байгааг харчихдаг. Өөрөө ч гайхаж орхино. Чин шалиг дандаа хийнэ яагаад улаан тэмдэг нь арилаагүй байдаг бэлээ? Энэ алдааг засах хэрэгтэй юм байна да гэж боддог. Ээж нь түүнд нэг муу хоригдлын төлөө намайг гонсоолгож худал хэллээ гэж уурлаж хэлдэг юм лээ. Гэсэн ч би түүнд хайртай. Анхаарал л дурлсан. Би түүнгүүгээр амьдрч чадахгүй. Та биднийг хүлээн зөвшөөрөөжтэй гэсээр ятгаж чаддгаа. Зохиолын гол дүрийг амьд байлгаж байж л саяныг өөрөө амьд үлдээж зохиолыг дуусгаж гэрлүүгээ буцах учраас ханшууг ямар ч үнээр хамаагүй хамгаалах хэрэгтэй шүү дээ. Түүнд нэгэн санаа төрсөн нь туйлтыг цоглуулж тэднээс гэрхэн 2 дугаар гүнж ханшуу хоёрыг нийлүүлж болох санаа сонсгоор шийддэг. Хотын хамгийн алдартай туйлчдыг цоглуулад алин банан мандрин 3-аар төлөөлүүлэн мандриныг өхүүлэхгүйгээр яаж алин банан хоёрыг нийлүүлж болох талаар асуугч нэгч туйлч түүнд олигтой санаа хэлж өгч чаддаггүй. Эцэст нь тэр тэднийг бие биед нь дурлуулах төлөвлөгөө зохиож дуу хөгжмийн асарт очин өөрийн нөхрөө асрын дуучтай авьяасаар нь өрсөлдүүлв. Ханшуу ихэндээ дургүй байх ч аргагүй эргэн тулааны урлагийн үзүүлбэрээ үзүүллээ. 3 дугаар гүнжийн санаа нь энэ үеэр түүний их чинь ирж түүнийг харснаар тэд бие биедээ дурлах байж л тээ. Гэтэл байдал буруугаараа эргэж үс сансан ханшуу жинжин рүү сэлэм далаах үеэр 2 дугаар гүнжээр тааран түүнийг хамгааснаар тэд дулалддаг. Сандарсан чинжин тэднийг бушуухан болиулдаг. Энэ үеэр чинжиний сүү залуу ирнэ. Тэднийг хүүхэд байхаас нь сүү тавилсан байж л тээ. Даанч тэр өөр эртээ төрүүлээд гэрэлчгээж. Зохиолч маань энэ дүрд үнэхээр дуртай учраас түүний өгөөнд орж өргөөр рүү дагаж явв. Сүү залуун түүнийг зэмлэж гэр бүлээсээ хол хинж танихгүй газар байгаа ханшууг дээрлгэж дууч эртээ өсөлдүүлж нэр хүндийг нь унгаалаа гэхэд намайг уучлаарай. Би ч бас нэгч таних өнгөө гэрээсээ гол намайг хинж ойлгохгүй байна гэж хэлгээд түүний хэлсэн үгэнд ихэд гайхширнаа. Уучлалт гуйсанд нь ч бас гайхаж хоцорч ахид зэмлэж чадахгүй үлддэг. Анх удаага ийм үйлдэл гаргасан учраас тэр сүүгээ цуцлага болж ахин нэг удаа бодож үзэхээр болоход түүний туслах нь гүнчтэн танд хайртай юм шиг байна. Таны үгэнд ямар сайн орж байна вэ гэж хэлээд багханч болтугай итгэл төрүүлж орхино. Тэр орой чинчээ маань ханшуугаас уушлалт гуйхаар очлоо. Түүний өргөөний гадна талд цэргүүд бэлэн байдалд байна. Ханшуугийн өргөөнд орж түүнээс уучлалт гуйгч тэр хүлээж авсангүй. Тиймээс би чамайг ичгэвтер байдалд оруулсандаа гимшиж байгаа тул би ч бас өөрийгөө тийм байдалд оруулъя гэж өмсөж явсан хувцас тайлж эхэлдэгэ. Тэгээд чамайг олон хүн харсан тул би ч бас олон хүмүүст харуулъя гэд гадагш гарах гэтэл түүнийг болиулчихна. Ханшуу түүнээс хүүхдийнх нь эцэг юм бэ гэж асууж өдөр дагаж явсан залуугийн хуу гэж асуухад өөрийнхөө улаан тэмдгийг түүнд харуулдаг.
Ингэснээр түүний жирэмсэн биш, өөрийг нь хамгаалахын тулд худал хэлснийг нь мэдэж авдаг. Бас Чинчэн түүнд хандан чи олон хүний дэргэд манай хотын ёс дүрмийг дагаж намайг сонсож бай. Харин хоёулаа байх үедээ би танаа хотын дүрмээр чамайг сонсож бай гэж хэлэн өрөөнөөс гарч явдаг. Ханшуу түүний талаарх бодол эдгээр үлдээс нь болж өөрчлөгдөнө. Гинэд өргөний гадаа байгаа цэргүүдээ түн рүү дайр гэсэн тушаал өгснөө санаж араас нь гарч түн рүү чиглэн яж бус өмнөдийг зайлуулж өөрт нь мэдэгдэлгүй тусалдагч гэрхай Чинчэн олж мэдээд өргөө рүүгөө бушуухан зүхтнаа. Зохиол дээр гардаг харгас хүний хор болон сумнаас бултаж чадсан ч эцэг хүртэл тэсэг учиртай яаж төгсгөл хүртэл тэсгвэ гэж айцтайгаар ботон сунаа. Ахин туулчтаас очиж санаа олохоор үлдснаа. Сайн бодож үзвэл зохиолыг мэддэг байх нь давуу тал учир түүнийг ашигла гэсэн зөвлөгөө авдаг. Түүнийг хэрэгжүүлэх дараагийн төлөвлөгөө бол ханшууд нууцаар захиа үргүүлэн Хуаин хотын хамгаалтын газрын зургийг орой уулзаж өгье гин. Харин 2 дугаар гүнжид туршуулууд өнөөдөр орой уулзах гэж буй учир очиж барьж авах тухай захиа илгээв. Түүний санаа нь ханшууг орой 2 дугаар гүнжид туршуул гэж баригдах үед өөрөө очиж туслан түүнийг хамгаалсан гавьяа байгуулж итгэлийг нь олж авах байлаа. Гэвч хэрэг буруугаар эргэж ханшуу орой уулзах газраа очисонгүй. 2 дугаар гүнж зэргүүдтэйгээ очин бүсэлж авахд Чинчэн очиод золтой л туршуул болчихсонгүй. Нууц цагтал сэжигтэй байсан ханшуу итгээгүй бөгөөд өөрийг нь хийн хэрэгт гүтгэх гэснийг харах гээд алсаас гарan зогсож байдаг. 2 дугаар гүнж түүнийг туршуул бишээ гэдгийг хинээс ч илүү мэдэж байгаад бол зүгээр явуулчихдаг. Хайсан Чинчэн өргөө рүүгээ хамаг урдаараа гүйж явхад ханшуу тааралтаж өргөөндөө урнаа. Би өнөөдөр өрхөнд орох шахлаа чи хийсэн үү гэдэл шууд л асуучихлаа. Шинхүү хотын туршуулыг барих гэж байгаа гэж сонсоод чамд туслагаар очисон байтал гэдэл ичигч үгээ худал хэлчихнэ. Яагаад өөрт нь туслагаар шийдэв хэмээн эргэлзэж эхэлгээд Чинчэн түүний нүд рүү хараад би чамайг жаргалтай байлгамаар байна гин. Ханшуу маань хөөрхөн догдолноо. Бас түүний хүзүү шаргацсан байгааг харж түүний хэлсэнд итгэл төрнө. Чинчэн шиг гинэн нэгэн ийм зэл зохиож чадахгүй гэд итгэждэг. Бас түүнд баг зэрэг татагдаад эхэлчихнэ. Түүний туслах яагаад тэр танд туслана гэж тэр юу хүссэн юм болоо гэд асуухад ханшуу өөртөө итгэлтэйгээр тэр намааг л хүссэн байж таарна гэж хэлээд инээ цэглэж тэр надад сайн уулзсан ихний өдрөө надад дурлаж гэрлээд бүр худал хэлж намайг суллуусан гэдэл их л жаргалтай байна. Гэвч тэр бидэнд хэрэггүй шүү дээ. Гэхэд миний буруу байсан. 2 дугаар гүнж биш. Чинчэн л одоо угсаа залгамжлах гүнж болох хэрэгтэй. Тэгж байж би төлөвлөгөөгөө биелүүлж чадна гэж хэлдэг. 2 дугаар гүнж худал мэдээлэлд хурдагдаж зэргүүдээ авч очсон нь жинхэнэ туршуулуудад нуугдах боломжийг олголоо гэж хотын захирагчид зэмлүүлнэ. Яаж түүнийг захирагч болгох билээ гэж эргэлзэж орхино. Баг охин маань сахилгагүй. Том охин маань сул биетэй учир түүнээс урд захирагч болоход тохирох нэгэн алга гихч эргэлзээр л байгаа бололтой. Том охин нь явж чаддаггүй өөрийнхөө өвчин шаналлаас болж хизээж өгч магадгүй гэж бодон гэрээслийн 10 дахь удаага бичин суух нэгэн ажээ. Түүнийг сургуульдаа явж хичээлэг тухай хэлэгч тэр нийгмийн харилцаанд орох дургүйгээ илэрхийлнэ. Дүүнэр нь түүнийг эргэж ирэхгүй мартсан тул тэдэнтэй хамт суралцахыг хүсдэггүй. Хичээлийн эхний өдөр ирэхэд 1-р гүнж ирчихсэн байдаг. Ханшуу Чинчэнч бас ирчихсэн байлаа. 2 дугаар гүнжтэй ханшууг ойрхон суулгаж дотн суулгах гэж хичээсэн ч ханшуу суудлаа солихгүйгээр барахгүй түүнийг хайрын харцаар ширтэн сууж байдаг. Чинчэний сууд залуу номын багш ээжээ. Хичээл эхлэхэд том игч болон дунд игч нар нь уран яруу утга төгс шүлэг зохиож багшаасаа магтаадын үг сонсноо. Чинчэнд хамгийн дургу асрын эзэн шүлэг зохиож чадахгүй байсан цахилгагүй Чинчэн шоглож уурыг нь хүргээд өөрөө шүлэг зохиогоор болдог. Хэрвээ шүлэг зохиож чадвал би ч орлон цэвэрлэе. Чадахгүй бол чи цэвэрлээрэ гэд мөрий тавина. Зохиолч хүнд шүлэг зохиох хамархан шүү дээ. Гэхдээ гинэтгэн л уран цэцэн үг ашиглавал дүртэй минь таарахгүй гэдэл энгийн үгээр сайлах, утсан мах, давсалсан загас, зайдас, бүтэн хонь гих шүлэг зохиогод багш нь түүнийг сайжирч байна гэд магтнаа. Ийм юм гэж юу байсан юм бэ? Тэр чин зүгээр л идэх юмны нэр хэллээ шүү дээ гэхэд ханшуу түүний цаад утгыг тайлбарлаж өгснөөр үнэхээр л шүлэг зохиож чадсанд мөрийн дээр Чинчэн маань ялдгаа. Уурлаж хорсон асрын эзэн жорлонгоо цэвэрлээд ууртаагаар асартаа очоод Чинчэний сайн ханддаг хөгжимчнийг шилбүүрдээ зодож гарнаа. Тэгээд түүнээс авсан бүх номоо буцааж өгөхийг тушаагаад түүнийг явуулдаг. Чинчэн түүнийг зодуулсан байсан тооцоо бодгоор хөгжмийн асар руу очдог. Түүнийг тийш явсныг мэдсэн ханшуу түүнийг хардан араас нь дагахад Чинчэн хөгжимчнийг асрын эзнээс худалдаж авч байхыг харна. Асрын эзэн ханшууг холоос харан зогсож байгааг харчгаад түүнийг явчлан шинхэн нөхрөөсөө уйдан хөгжимчин эрийг гэртээ авуучиж хөгжилтгнүүдээ гэхэд Чинчэн хэлэхдээ хөгжимчин байхыг хүсдэггүй нэгнийг би чөлөөлж байна. Нөхрийн маань тухайд хамаагүй юм олон зүйл битгий яриа гэж хэлхийг сонссон ханшуу ахин нэг удаа түүнийг өөрөөр хардгаа. Тэгээд хотын захирагчаас очин асрын бүх хөгжимчдийг эхнэрийн маань мэдлэлт өгөөчтэй. Би өвчтөд тул урт удаан амьдарч чадахгүй бөгөөд түүнийг хөгжөөж чадахгүй учраас түүнийг ад жаргалтай байлгамаар байна гэж гуйсаар түүнээс зөвшөөрөл авч чаддгаа. Түүний далд санаа нь тэдэн дунд нөөгдөж буй өөрийн тагнуулыг өргөөндөө авчирч мэдээлэл солилцох байлаа. Түүний хүсэлж биелж чадлаа.
Тагнуултайгаа уулзгаад бүх төрлийн мэдээллийг цуглуулж чадсан учраас та ямар зүйлийн талаар асуумаар байна гэхэд тэр түүнээс Чинчэнийг асуурд очоод ихэвчлэн юу хийдэг вэ гэж асуудаг. Энэ төлөвлөгөөний ард бас нэгэн төлөвлөгөө нуугдаж байсан нь 2 дугаар гүнжийг муу болгож харагдуулах байлаа. Тэдгээр хөгжимчдийг 2 дугаар гүнжийн өргөөр үйлгээж түүнийг зугаа цэнгэл хөөцөлдөж буй мэтээр ээжтэнд харагдуулах. Өөрийн туршуулаа тэдний өргөөг шалгагаар илгээсэн байв. 2 дугаар гүнжийн нэр хүнд унаж эхлэхэд эсрэгээр нь Чинчэний нэр хүнд өсөж байв. Чинчэний сайн ханддаг хөгжимчөнг Сүмү гэдэг. Харин түүний сүйд залууг Пэ түшмэл гин. Чинчэн Сүмүг Пэ түшмэлийн өргөөнд байлгахыг хүсдэг. Учир нь түүнийг Пэ түшмэлтэй адил гэж боджээ. Тэд адилхан хөгжим сонирхдаг аж. Пэ түшмэлд зориулан хамгийн гоёмсог ятгыг урлуулан өгөх гэж байв. Гэвч өөрт нь талархаад бэлгэлэх гэж байна хэмээн бодсон хаашуу сэтгэлээр уннаа. Ятаг хөгжмөнд үнэхээр дуртай тэрээр ятаг бол хөгжимчин дорд гаралтай нэгний тоглох зүйл хэмээн хатуу шийдвэр гарган өөрийн дуртай хөгжмөө тоглохгүй хоригдсоор л байж. Үүнийг нь мэддэг Чинчэн дүүнд ятаг өгөхөд тэр ахин тоглож эхэлсэн юм. Тэгээд Сүмүгч бас өргөөндөө үлдээхээр болдог. Ятаг тоглон суух түүнийг харан зогсох Чинчэн дээр чийл түүнийг хүчээр ятаг тоглуулсан байж таарна гэж уурлахтаа түүнийг гэмтэж эхлэв. Жинхэнэ 3 дугаар гүнж Чинчэн бол дулааны урлагтаа гаргуут сайн нэгэн ч одоогийн Чинчэн бол зүгээр л цохолч үү дээ. Тиймээс түүний жижигхэн давталгоонд амархан гэмтэл авчхав. Чинчэний мөрөн мултарчхаж тэр өмнө хизээж баашилж байгаагүй гэсэн ч одоо бол өөр шүү дээ. Ханшуу түүнтэй ганцаараа үлдээд саатуулж байгаад мултарсан мөрийг нь оруулчихнаа. Яагаад асрын эзэн над руу гинэт дайрав? Тэр дандаа л надад ялагдаж байдаг болохоор үс сансандаа л тэгсэн байхаас зайлахгүй. Би эдгэрснийхаа дараа түүнийг сургаад өгнөө л гэж байна. Харин иймч түүнийг зүг зүгээр болчихсон. Идэгчгсэн гэх мөчөд түүний туслах асрын эзнийг дуудаад ирэх гэхэд сандарч би чинь гүнж байж ийм үйлдэл гаргах нь зохисгүй шүү дээ. Боллоо л гэв. Ханшуу туршуулууд нь нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байхад түүний бодол огт өөр газар байлаа. Чинчээ яагаад ингэж игдүүтэй байдаг юм болоо гэж бодон гартаа барьсан мандриныг хүртэл түүний оронд хөөрдөн ширтнэ. Яг энэ үед 2 дугаар гүнжийн өргөнөөс чухал мэдээ авснаа хэлдэг. 2 дугаар гүнж чүүчүү зархичийн төрсөн охин биш байв. Харин 1 дугаар гүнж юуян өвчтөе учир жинхэнэ өв залгамжлагч нь Чинчээ юм байна гэдгийг мэдэж авдаг. Туршуул үргэлжлүүлэх хэрвээ Чинчэнийг ордуулбал Лугиасаар эмчилгээ зур аргагүй болно. Тэгвэл тэр боломжийг ашиглаад таны зүрхийг эмчилж чадна гэж хэлв. Гэвч Лугиас зөвхөн нэг хүнийг л аварч чадна. Хашуу хэсэг дуугүй болж тэгвэл Чинчээ яах юм бэ гэж асуудаг. Тэр өөрөө эдгэрхийг хүссэн сэтгэл нь аль хэдийн өөр нэгний төлөө санаа зовдөг болсон байлаа. Мөн Хуаяа хотын захирагчид харалтын шинж тэмдэг илэрч эхэлсэн байлаа. Хэрвээ түүний охин нас барвал биеийн байдал нь уламд ордож Хуаяа хот эзэнгүй элгэн тодорхой. Туршуул түүнийг ашиглан тэр үед та эдгэрч бид хотыг гартаа оруулах боломж бүрдэнэ. Энэ бол бидэнд олдох цор ганц боломж. Эргэлзэх хэрэггүй хэмээн ятгав. Гэвч ханшуу шийдвэр гаргалгүй надад бодох хугацаа хэрэгтэй байна гэж хариулдаг. Тэр шөнө ханшуу Чинчэний өргөөрөө очиход Пэ түшмэлтэй ярилцаж зургийг нь улаар сонсчихов. Чинчээ ханшуугийн талаар санаа зовж байгаа илэрхийлж түүнд юу тохиолдох бол гэж шаналж байлаа. Үүнийг сонсон ханшуу улам их эргэлзээнд автав. Удалгүй ханшуугийн төрсөн өдөр төхнөө Чинчээ түүнд өдөршлөг бэлдэж бэлэг бэлдгээр зах руу очиход түүнийг харсан даруйдаа худалдаачид нэг нэгээрээ цухтаж эхэлдэг. Учир нь Чинчээ өмнө хизээч мөнгө төлж байгаагүй нэгэн байлаа. Төлбөрөө бэлэн мөнгөөр төлнө гэсэн мэдээ тархтай зэрэгцэн өмнө хаалгаа барьж байсан худалдаачид энэ удаад бүгд үдээ нэв. Чинчээ ханшууд бэлэг бэлдгээр гутлын хэмжээг нь нууцаар авах гэж оролцсон ч баригдчихнаа. Хувцсны хэмжээг нь авахдаа нүдийг нь наниулж хоолойных нь хэмжээг авах гэтэл ханшуу боож алах гэж байна хэмээс эрддэг. Бэлхүүсний хэмжээг нь авахдаа түүнийг тэврэн байж хэмжихэд ханшуу бүр андуурч өөрийг нь тэвэрж байна гэж ойлгоно. Удалгүй захиалсан хулсан самнууд нь ирдэг. 3 дугаар гүнж хизээч цөөхөн зүйл захиалдаггүй гэж ойлгосон урчууд нэгээ оронд 500 ширхэг хийхэж гисэн байлаа. Мийнхүү үлдсэн 499 савыг ч авчирч өгөв. Эдгээр хулсан сав нь Шинхүү хотын туршуулууд нууц захиад амжуулахдаа ашигладаг зүйл байв. Чинчээ тэдгээрийг арын хашаандаа нууцлан хураадаг. Тэр орой Чинчээ ханшууд гинтийн бэлэг барина. Цэцэрлэгтэн ширээ засаж шинэ хувцас готол бэлдсэн байлаа. Тэр үед ханшуу түүний хэмжээ яагаад авч байсныг ойлгодог. Ханшуу өөрийн төрсөн өдрийг мартсан байхад Чинчээ бүхнийг санаж түүн зориулан сэтгэлээ шингээж бэлэг бэлтжээ. Чи яаж энэ бүхнийг мэдсэн юм бэ гэж асуугаад тэр түүний өндөр жин, бүр юун дуртай хоолыг нь хүртэл нэг бүршлэн мэдэж байдаг. Тэр бүх хэл чамайг дургуд хүмүүст өгөнлийн хүү гэж ярьдаг байсан. Гэвч 16 нас хүрсэн жилээ чи зүрхний өвчтөй болсноо мэдэж хотч нар чамайг 20 хурлгүй нас барна гэж хэлдэг байсан хэмээн хэлв. Тэгээд эцэст нь чи санаа зовлтгүй эдгэрнэ гэж итгэлтэй хэлдэг. Түүний гаргасан тэр их сэтгэл ханшуу үнэхээр их баярлдаг. Гэвч ханзуун доторх орлууга харан эргэлзээл байв. Согцон Чинчээ түүнд хандан
Би чамайг зүгээр харж байгаад хүлэхгүй ямар ч байсан арга олно гэж ботонцаар унтчихав. Харин ханшуу намуухан дуугаар би өөрийгөө эмчлэх аргаа олсон ч ашиглахыг хүсэхгүй байна гэж ивнэ. Хоёрдугаар гүнж чүүчүү бэлтгэлээ хийж байхад асрын эзэн Линчи ирж түүнийг магтана. Ирээдүйд та захирагч болбол би таныг дэмжих болно. Гэвч чүүчүү яаран үгүйсгэж Жинчэн бид хоёр угсаа залгамжлагчийн төлөө өрсөлдөнө. Хэн сонгогдох нь одоогоор тодорхойгүй байна гэв. Хотын захирагч огтоод удаан уулзахдаа Жинчэнийг ойрд асуудал гаргалгүй сайн байгааг нь магтана. Харин чүүчүүг зэмлэж гүнч хүн байж хөгжимчдийг өргөөнд амьдруулна гэж юу гэсэн үг вэ гэж хатуу хэлнэ. Жинчэн эгчигээ өмөөрөх гэсэн чи ээж нь түүнийг зогсоож чи эгчтэй сайн ханддгийг чинь мэднэ. Гэхдээ түүний өмнөөс шалтгагүй тооч гэж түүнийг үг хэлүүлсэнгүй. Энэ үед Линчи санал гарган манай Хуаян хот эмэгтэйчүүдийн эрх мэдэлтэй хамгаалсан газар. Тиймээс угсаа залгамжлагчийг зөвхөн бичгийн эрдмээр бус зэвсгийн эрдмээр шалгах ёстой. Түүний зорилго тодорхой. Жинчэнийг зэвсгийн ур чадвараа алдсан гэж үзэн хэлж ахаж байлаа. Ийхүү тэмцээнд зэвсгийн шалгалт нэмэгдээр боллоо. Харин нөгөө талд ханшуу эргэлцээр би Жинчэнийг яаж ордуулж чадах юм бэ гэж бодон суудал туслах нь яаран орж ирнэ. Хуурамч мэдээллийг илгээснийг оллоо. Холсон савнуудыг Жинчэний өргөний арын хашаанаас олжээ. Үүнийг харсан ханшуу түүнийг удал хэлснийг ойлгож хит их уурснаасаа болж зүрхэнд хүчтэй өвдөж ухаан алдан өнөв. Тэр мөчөд Жинчэн түүнээс тусламж гуйхаар ирж таарна. Тэр орж ирсэн даруйдаа цонхыг онгойлгож эмийг нь уулган амьсгалыг нь тогтворжуулдаг. Ханшуу ухаан армагцаа уурлаж эхлэв. Тэр үед Жинчэн түүнийг бүхнийг мэдсэнийг ойлгов. Тэр өвдөгс өвдөн уушлалт гуйж би чамайг чүүжүүгээр бариулж дараа нь аварч чиний идэглийг олох гэсэн юм а хэмээн бүх үннээ хэлдэг. Ханшуу хариуд нь чиний энэ нэг хайрыг би хүлээж авч чадахгүй гэсэн ч өнөө орой сар сайхан байна хамтдаа харцгаая гэж хэлэхдээ гаран дох орлууга хардаг. Айсан Жинчэн гарц хайж эхэлнэ. Тэр үед ханшуу луугийн ясны төлөө хөргөн болж ирснийг санаа өөрөө луугийн ясыг олохоор шийддэг. Хамгаалагчдыг үлдэн нууц агуулгах руу орж эцэст нь луугийн ясыг олж авав. Тэр даруй галтогоон давчран чанаж эхэлдэг. Хачирхалтай түүний үнэр төсвөрлөхийн аргагүй муухай байлаа. Харин ханшуу цэцэрлэгч ирээд Жинчэнийг урьжээ. Би түүнийг аврах гэж байхад тэр намайг алах гэж байна гэж Жинчэн дотроо бодно. Тэр галтогооны ажилчдад тушаал өгч улаан яг цус мэд харагдах ундаа бэлдүүлдэг. Шүн болоход төлөвлөгөөнүүд зэрэг худалж эхэлнэ. Чүүчүү зэргүүддээ дохио өгч гал давхыг тушаана. Хотын захирагчид ч луугийн яс алга болсон гэх мэдээ ирнэ. Жинчэн ханшуугийн өмнө сууж цаг хожон ярина. Чамайг эмчлэхийн тулд би луугийн ясыг хүртэл авчирсан. Гэхэд ханшуу итгэсэнгүй. Гал тогоонд очиж шалгахад үнэхээр чансан байв. Буцаж ирэхдээ Жинчэн хортоо дарсыг асган өөрийн бэлдсэн улаан ундааг уучсан байлаа. Тэр жүжиглэж эхэлнэ. Тохооны дагуу аяг шиглэж тэнгэрт галт наадам асна. Гэвч энэ чүүчүүгийн төлөвлөгөөг сарниулж тулаан эхэлдэг. Удалгүй Жинчэн хорлогдсон гэх мэдээ тархаж түүнийг аврахаар луугийн ясыг авчирна. Жинчэн ханшуу дөхийг хүсдэг эцэст нь өөрөө уухгүй түүнд өгдөг. Луугийн ясыг уухад ам тундыг нь тэсэлгүй босох шахсан ч жүжигээ өргөжлүүлэн эцэст нь ханшууд уулгаж чаддаг. Шүнжин хотын захирагч огноо манан сууж зэмлэгийн оронд зүгээр л санаа зовж чамайг шийдгэж магадгүй гэхдээ айх хэрэггүй би чамайг хамгаална гэж хэлдэг. Тэгээд өөрийн гараар шүл халбагдан өглөө. Хотын захирагч өөрийн охиноо ханшуугийн төлөө луугийн ясыг хулгаасныг мэдгээд тэд одоо хүртэл дээр нэгтгээгүй байлаа. Жинчэн ганцаараа л түн тайртай юм гэж үү? Харин ханшуугийн төлөвлөгөө аль хэдийн амжилтаагаар хэрэгжсэн байв. Удалгүй Шинхүү хотын туршууллуудын ахлагч ирж луугийн ясыг ууж чадсанд нь баяр хүргэж өчигдрийн галт наадмын үеэр 2 дугаар гүнж биднийг мушгиж байсныг олж мэдлээ. Таны өргөнөөс гарсан галт наадмын улмаас түүний төлөвлөгөө бүтлгүүтэж бид тантай уулзаж чадлаа гэв. Нөгөө тал чүүчүүгийн төлөвлөгөө бүтлгүүтэж тэр өөрөө хүн чархтжээ. Гэвч захирагчид мэдэгдгээс татгалзаж Жинчэнийг асарч хонсон түүн дууг удахыг хүссэнгүй. Харин Жинчэн дахин жүжиглэж хэлнэ. Би зэвсгийн эрдмээ алдчихлаа гэж сүр дулаан тарив. Тэр бүр анар эдмээр байна гэж авчруулчаад дараа нь эдгээс татгалзаж тэгээд бүр гэрлэлтэд цуцлаа. Чи чүүчүүтэй гэрэл тэр надаас илүү ирээдүйтэй гинэ. Гэвч ханшуу түүнийг орохгүй гэдгээ амлдаг. Гэтэл гинэт хотын захирагч зарлаг булгалаа. Ханшуу Жинчэнийг ятгаж луугийн ясыг авсан тул ард иргэдийн уур бухимдлыг дарахын тулд түүний биеэс луугийн ясыг салган авах тушаал байв. Хот даяар өмнө дэгдэж төшмөд хүрдэл хилэгнэж энэ бүхнийг намжаахын тулд ихэн Жинчэний нэрийг цэвэрлэх хатуу шийдвэр гаргасан байлаа. Ханшуу гухаан алдуулан дөнгөж бэлдсэн байв. Жинчэн ээжээсээ өршөөл гуйж бүгд миний буруу би өөрөө л түнд өгсөн гэж бүх хариуцлагыг өөрийн хэмээн өршөөл гуйх мөчөөд ханшуу ухаан орж зэвсгийн чадвар нь бүрэн сэргсэн учраас гав дөнгнөөс амархан салж Жинчэнийг хамгаалдаг. Бүх хүн түн рүү дайрахад Жинчэн уйлсаар бүгд миний буруу гэж дахин хэлнэ. Ханшуу бурлуугийн ясыг өөрөөсөө салгуулгыг зөвшөөрөхөд ч бэлэн байв. Гэвч Жинчэн өөр шийдвэр гаргаж тэр гүнжийн судлаасаа татгалзаж ирэх мэдлээсээ булаа. Ингэснээр энэ хэрэг намжиж 3 дугаар гүнж Жинчэн энгийн иргэн болов. Хот даяар түүний тухай яриад тархаж зарим нь баярлаж байв.
Харин том эгч нь гондолтой намайг имжлэг гэж оролцсонгүй гэдэг. Гэвч үнэндээ түүний өвчнийг Лугиас имжлэхгүйг бүгд мэдэж байлаа. Асрын эзэн Линчийн боломжийг ашиглан түүнд өртөө худалдаачдыг цуглуулan Чинчээний өргөөнд авчирснаар тэд өрөө нь хэмжилж эд хөрөнгийг нь булан авдаг. Бүр худал гондол гаргаж түүнээс мөнгө нь хэмжилдэг. Яг тэр үед ханшуу ирж түүнийг хамгаалнаа. Пэй дүшмэлч ирж түүнд тусалдаг. Гэвч Линчи уурлаад Чинчээнийг түлхэж усны сав руу унгаачгав. Үүнээс болж тэр ханаад хурч орондоо халууран хэвдэгтэн. Пэй дүшмэл түүнийг асарч ятгах тоглон унтуулна. Харин дараа нь ханшуу ирж би чамд хөгжим тоглож чадахгүй. Гэхдээ чамайг хамгаалж чаднаа гэж хэлээд имийг нь булгадаг. Намайг өмнө хин ч ингэж халамжилж байгаагүй гэж Чинчэн өөрийн бодит амьдрал дээр ганцаарсан нэгэн гэдгээ санаж тэднэр халамжлуулж байгаадаа баяртай байлаа. Ханшуу түүний халууныг шалгаж жимээгүйхэн хажууд нь судаг. Тэр бүр туслахтаа энд хэнийг ч битгий оруул ялангуяа Пэй түшимлийг хэмээн тушаалагддаг. Тэр Чинчэнийг өөрөөсөө хүртэл харамлаж байлаа. Эцэст нь бүхний алдсан Чинчэний өмнө ханшуу урд санаа зовлтгүй. Одооноос би чамайг тэжээн гэж хэлээд өөрийн дансны тэмдрээ өгдөг. Ханшуугийн өгсөн дансны тэмдэр дээр тоошгүй их хөрөнгө байв. Гэхдээ тэр бол голдор. Үнээс ч илүү гизэмшдэг. Ханшуу түүнд өргөнөөсөө битгий гар хэмээн анхааруулдаг Чинчэн бол зөрүүд нэгэн. Тэр нууцаар гарч удахгүй өснүүдийнхээ гарт баргал баригдах шахнаа. Иймээс л ханшуу намайг гадаж гарахыг зөвшөөрөөгүй юм байна хэмээн сая л нэг юм түүнд итгэдэг. Чинчэн бүр өргөөндөө буцаж орж чадахгүй шахан болж овжин арга хэрэгэлснээр арай гэж дутгаж нэвтрэв. Энэ бүхэнд хамгийн их баярлсан хүн бол асрын эзэн Линчи. Гэвч хувь тавилан түүн цайнаар хандсангүй. Гэнэт цахилгаан цахиж түүний уурхаа дэлбэлт гарч уурхаан гол бийзэнсэн үгүй болсон байдаг. Энэ явдал Чинчэн хүртэл дотроо баярлнаа. Гэвч бодит байдал илүү харгас байв. Дуранган дарагдсан олон уурхаачид байлаа. Тэднийг аврах ганц арга нь уулын амийг дэлбэлэх. Гэвч тэр уул нь Ваян хотын тахилд хайрхан байлаа. Хэрвээ дэлбэлвэл ариун газар суудна. Луги ясаа алдсан. Одоо хайрхнаа жалтгүй химэн цай түшмэд эргэлзнэ. Тэр үед ард иргэдийн өргөх бичиг гэлээ. Чинчэнийг заазааж тэнгэрийн хилэнг дарахтун бүх түшмэд нэг дугаар дэмжихэд хотын захирагч мухардалд орсон байх ба тэр мөчөд юуны өмнө уурхаан хэргийг шидий дараа нь шидэглийг хэлэлцээ хэмээн чүчүгийн үгээр хуралдаан дуусдаг. Чинчэний өргөөний гадаа уурхаачдын арга гэрийнхэн та өөрийгөө өргөл болгооч хүмүүсийг авраач хэмээн сүгдэн гуйж байлаа. Гэвч өөрийг нь алхахыг шаардаж буй тэр хүмүүсийн төлөө Чинчээ санаа зовсоор л байлаа. Ханшуу Чинчээ хоёр шийдэл хайнаа. Хариулт нь нэг л байв. Уулыг дэлбэлэх. Тэр чүүчүүгээс тусламж хүсгээд тэр татгалздаг. Хэрвээ Луги ясыг хулгайлаагүй байсан бол би аль хэдийнэ тушаал өгчих байлаа. Одоо би энэ хотын ариун харихныг сүйтгэж чадахгүй гэж маргалдаж Чинчэнийг өргөнөөсөө гарч болохгүй гэж тушаал өгөн цэргүүдээр мануулан үлдээдэг. Анхнаасаа ханшуу түүнд туслая гэж байсан ч Чинчээ өөр арга зам сонгоноо. Тэр бүр Пэй түшимлээс тусламж хүсч эрэгтэй хүн шиг хувцлаад өргөнөөсөө нууцаар гардаг. Надаас гуйхтал болох байсан шүү дээ хэмээн ханшуу бухимдаж эхлэв. Харин чүүчүү түрүүний маргаанасаа болж гимснийхаа улмаас түүнийг ирэхээр ирэхэд Чинчээ аль хэдийнэ цуцчихсан байв. Үүнийг мэдсэн хотын захирагч уур хилэн тавтаж тэр чүүчүү хүртэл шитгэж нүрийг нь цусдаг. Тэр зөвхөн Чинчэнийг л хайрладаг хэмээн чүүчүүгийн сэтгэлд анхны эргэлзээ турдаг. Чинчээ уурхаан зүг рүү явнаа. Гэвч дэлбэрэлт нь бэлдэх бодис байсангүй. Учир нь энэ хотод ханшуул тэрийг хийж чадна. Яг тэр мөчөд ханшуу гарч ирэн бүхнийг аль хэдийнэ бэлтчихсэн байлаа. Мухардалд орсон түүний дэргэд очиод яагаад надаас тусламж гуйгаагүй юм бэ гэж асуухад нь Чинчэн түүнд хандан хэрвээ Хуаян хотын үнэт зүйлс суудвал шинхүү хотод ашигтай шүү дээ. Тийм болохоор чи туслахгүй гэж бодсон юм аа гин. Хин нуурхайг дэлбэлэх вэ гэдгээ маргалдаж байх зур ханшуугийн туслах нь аль хэдийнэ очиод дэлбэлчихсэн байв. Дэлбэрэлтийн чимээнээр Линчи ирж түүн рүү дайрнаа. Гэвч Пэй түшмэл замыг нь хаан хамгаалдаг. Удалгүй чүүчүү цэргүүдэд дагуулan ирж тахил тайрхныг дэлбэлсэн хэрэгт чамайг баривчлаа гэж тушаана. Гэвч тэр мөчөд хотын захирагч гарч ирэн Чинчэнийг өмгөөлнө. Маргалдаан хурцтаж ханшуу хүртэл түүнийг хамгаалнаа гэж элтод хэлнэ. Гэвч Чинчэн түүний цэргүүдийг ойролцоо байгааг анзаарч энэ улам том асуудал болох нэ гэж дотроо төгшөж байв. Яг энэ үед уурхаачдыг оллоо гэсэн мэдээ ирдэг. Бүгд уурхаа руу яран очиж амьд үлдсэн хүмүүсийг аварлаа. Сай түшмэд өвдөг сөгдөн түүнийг цаазал гэж чаарцаар харин аврагдсан уурхаачид эсрэгээр нь 3 дугаар гүнжийн амийг өршөө гэж гуйна. Ам өхлийн заг дээр Чинчэний хувь заяа хэлбэлзэж байлаа. Хэрвээ Хуаян хотын үнэт эрднийг орлох зүйл гарч ирэхгүй бол түүнд амьд үлдэх хэрэг үгүй. Тэгтэл газар дороос хар эрдэнэ химээх шатгуун ориглон гарч ирэв. Бүгд гайхширнаа. Энэ бол хотын үнэт баялагийг олж чадах шинэ эрдэнэ байлаа. Ингээд 3 дугаар гүнжийн хэрэгэм зэргийг буцаан олгож ард иргэдийн дунд түүний нэр хүн тогтсон өсөв. Харин тэр уурхаачдыг аврахтаа гараад үлсэн байлаа. Гэвч түүнийг далимдуулан ханшууд эрхэлж хооллохдоо хүртэл түүнээр халамжлуулж байв. Тэдний тухайн үлгэр домог мэт яриа тархаж ханшуу ба 3 дугаар гүнж эр зэргийн бэлэг тэмдэг гэж магтах болов. Харин Линчи бүхний алдсан байлаа. Хөгжмийн асар уурхаа гэд бүгдэл үгүй болж нансанд хосорчээ. Удалгүй Чинчэн хэрэгмээ буцаан амагц ихэн түүнд итгэл хүлээлгэн угсаа залгамжлагчийн өрсөлдөөнд бэлтгэж эхэл гэсэн тушаал өгөв.
Гэвч Жинжээнд ямар ч хүсэл байсангүй. Чуужууг захирагч болгоод энэ түүхийг дуусгаад гэртээ харих нь түүний гол зорилго шүү дээ. Гэвч бүх зүйл эсэргээрээ эргэж Пэй түшмэл түүнд тэвэр дөрөн судар өгч чэйжэл гин. Харин ханшуу товчилсон хөлбрийг гаргаж ирээд өрсөлдөж эхэлнэ. Хоёр ир хэн нь илүү вэ гэдгээ батлах гэж улаарна. Залхсан Жинжээн зогтож мөрийг тавьдаг газар очиход тэнд 2 дугаар гүнжүү 3 дугаар гүнжүү хэн нухцаа залгамжлагч болох вэ гэсэн бооцоо явагдаж байлаа. Бүгд 2 дугаар гүнж дээр тавьжээ. Жинжээг хүртэл 2 дугаар гүнжид бооцоогоо тавьдаг. Гэвч ханшууд баригдчихв. Тэр эсэргээр нь 3 дугаар гүнж ялна гэж бооцоо тавьдаг. Жинжээнийг үүртэн саналаа өгсөн гэдгийг гайхсан чүүжүү түүнээс асуухад Жинжээн түүнд хандан бүгд танд найддаг, ээж хүртэл танд итгэж найддаг. Харин би дандаа асуудал тавьдаг нэгэн. Таал дараагийн хотын захирагч болох учиртай гэдэг. Уурхаашдыг орхих шийдвэр гаргасандаа чүүжүү өөрийгөө буруутгаж байлаа. Гэвч Жинжээн түүнийг тайвшруулан та жанжин хүн. Тэр бол зөв шийдвэр. Хэрвээ боломж байсан бол тааж бас аврах байсан гэдгийг би мэдэж байна хэмээн сэтгэлийг нь тайвшруулдаг. Тэр шалгалтын асуултуудаа өгөөд заавал ялж хотын захирагч болоорой гэж хэлдэг. Чүүчүү түүнийг буруугаар ойлгож байсандаа гимшиж эхлэв. Харин Жинжээн түүнээс асуултанд хариулж бэлдсэн номнуудыг нь би ийм их юм судалсан гэж харагдуулахын тулд гуйж авдаг. Гэсэн ч ханшуу түүнд нь ханахгүй түүнийг улам их шахаж эхлэв. Асуулт бас дахин асуулт. Бүр зарцнарт нь хүртэл даалгавар өгнө үү? Хариулж чадвал хоолог. Жинжээ оройн хоолоож идэж чадахгүй болтоод байлддаг. Ууралсан Жинжээн түүн дээр очиж би ялгыг хүсэхгүй байна. Би юу ч үгүй болсон. Зэвсгийн эрдэмчгүй, эрдэм мэдлэгчгүй. Ийм хүн яаж хотын захирагч болж болох билээ хэмээн хэлэхдээ түүний үгийг өргөөний гадна талаас нэгдүгээр гүнж Юян сонсож байлаа. Тэрхүү үгийг өөртөө ч мөн тусгаж авдаг. Үүнээс болж тэр шалгалтанд оролцохоос татгалздаг. Жинжээн алдаагаа засаж ихтээрээ очин гаргаддаг чоройтсон байв. Тэр ихтэй зориулан бэлдсэн сэргээн засгийн номоо өгсөн жигч нь хүлээж авахгүй. Би ахиж хизээж алхахгүй гэж уралдаг. Сэтгэлээр унсан Жинжээн ханшуудаа ярилцаж хэрвээ би ялвал түүнд итгэл найдвар төрөх болов уу хэмээн бодож ахын түүн дээр очин амлалт авна. Хэрвээ би ялвал та имчилгээнд орно шүү гэсээр зэвсгийн эрдэмгүйч зэвсгийн шалгалтанд ялж үзүүлэхээр шийддэг. Линжи тэмцээн зохион байгуулагчид хахуул өгч Жинжээнтэй тулдгаар болгож өг хэмээн хүсдэг. Угсаа залгамжлагчийн шалгаруулах тэмцээн 7 хоногийн дараа эхлэх гэж байлаа. Ханшуу Жинжээнийг ууггүй бэлтгэнэ. Гэвч Жинжээ ялах биш ялагдах аргыг хайж байв. Тэр бүр яавал ялагдах вэ хэмээн туульчдаас асуухад өөрийнхөөрөө л бай. Тэгвэл чи ялагдана гэж хариулдаг. Эхний шалгалт бичгийн шалгалт. Жинжээ асуултанд хариулахын оронд зүгээр л зураг зураад өргөчхөв. Гэвч хэн нэгэн түүний хариуг сольчихсон байлаа. Хоёр дахь шалгалт тулааны ур чадвар. Жинжээ дивжэн дээр гарч айсандаа чичирнэ. Линжи түүнийг заавал өөртөөгөө тулдуулахыг хүссэн учраас анхны тулаанчийг хүлсэн авч түүн зоригдаар ялагдана. Хэрвээ Жинжээн бүх тулаанд ялвал түүнтэй өөрөө тулдах боломж гарна. Тиймээс бусад тулаанчдад хүртэл түүнд ялагд гэж хахуул өгсөн байв. Ингээд 3 дугаар гүнж дараалан ялсаар гэтэл хахуул аваагүй нэгэн тулаанч гарч ирэв. Жинжээн зүхтаж гүйсээр туйлдаж ядраагаад эцэст нь түүнийг дивжэнээс тэлхэн унгааж ялалт байгуулдаг. Сүүлийн тулаан Линжитэй болох боломж байна гэж ханшуу түн зөвлөдөгч хэрвээ би зүхтвал игч маань имчилгээнээсээ татгалзана. Тиймээс би заавал тулдна хэмээн эрс шийдэмгий байдаг. Тэмцээний өдөр ирлээ. Нэгдүгээр гүнж ихэндээ очихыг хүссэнгүй. Гэвч Линжи Жинжээнээс өшөөгөө авахд бэлэн байв. Өмнө нь тэр үргэлж ялагддаг байсан. Харин одоо Жинжээнийг зэвсгийн эрдэмгүй болсныг тэр мэдэж байлаа. Тэр хамгаалтын хувцас өмсөж бүрэн бэлтгэжээ. Тулаан эхлэхэд Жинжээн гинэт дайрч түүний нүүрлүү цохоод авав. Линжи уурлаж ташуураа далааж цохилт бүр түүнийг шархтуулдаг. Ханшуу холоос гарна ташуурын тоог тоол зогсно. Тэр түүнд тусалсангүй учир нь энэ бол Жинжээний өөрийн сонголт. Пэхэн эсэхгүй зогсоо гэж хашгирч тэмцээнийг дүр зогсоодог. Жинжээний хүсэлтээр үргэлжлүүлдэг. Тэмцээ үргэлжлэсээр 27 удаа ташуурдуулсан ч Жинжээн бууж өгсөнгүй. Яг тэр мөчид түүний эгч тулааны талбарт ирдэг. Тэр нүдэндээ нулимстагаар ялагдлаа хүлээн зөвшөөр. Би имчилгээгээ хийлгэе гэж гуйна. Гэвч Жинжээн бууж өгөхийг сонгоолгүй түүнд зэвсгийн эрдэмгүй чалж болдгийг баталгаар шийдэж Линжиг дэврэн авч хоёул дэвжэнээс өсөрч эцэст нь Жинжээн ялалт байгуулж чадлаа. Дараа нь ханшуу өвшөө авахыг хүснэ. Линжиг утгахаар хүн явуулах гэж байв. Гэвч Жинжээн түүнийг зөксөж өөрөө шийдэхийг хүсдэг. Түүний биеийг шарх сорвоор дүүрсэн алхахад хүртэл хэцүү. Пэй дүшмэл уурлаж тэмцээний үеэр Жинжээнийг ташуурдуулж байхад тоосонгүй хэмээн ханшууг буруутгахад ханшуу түн Жинжээтэй тавьсан сүгээ цуслах талаар нь хэлснээр тэдний дунд хагарал үүсдэг. Линжиг харах дүүрэн өрөөнд хоржээ. 27 удаа ташуурдах уу эсвэл 27 харахтай хамт хорих уу? Жинжээ өөрийн шийдэглийг сонгосон байлаа. Энэ бол Линжигийн хувьд жинхэнэ айдас нь. Ханшуу илүү хатуу өрчөө авалтыг хүсдэгч Жинжээн түүнийг зөксөж энэ бол тэмцээн байсан. Бид гарын үсэг зурсан. Тиймээс түүнийг алах ёсгүй хэмээн инхүү өршөө авч байгаа хэрэг. 3 дахь шалгалт улс төрийн мэтгэлцээ. Гоён хот эдийн засгийн хямралд оржээ. Орлогыг яаж нэмэх вэ? Жинжээн зөрөгтэйгээр санал гаргаж хүн амын татварыг нэмье гэв.
Эхэндээ хэн ч тэмцсэнгүй. Гэвч тооцооллыг хийсний дараа сайд нарын байр суурь өөрчлөгдөж эхэлдэг. Энэ боломжтой санаа байна гэв. Гэтэл нэгэн сайд эсэргүүцэж эрэгтэйчүүд хүртэл татвар төлөх үү? Зөвхөн нөлөө бүхий хүмүүс л татвар төлөх ёстой гэхэд Жинжэн шууд хариу хэлж эрэгтэй эмэгтэй ялгаагүй тэгш байх хэрэгтэй гэв. Гэвч танхим дөөрөн эсэргүүцэлтэй нүүр тулдаг. Угаасаа ялагдахыг хүсэж байгаа хүн чинь бөөн баяр болдог. Хоёрдугаар хүн Чүүчүүгийн ээлж ирэн тэр илүү ухаалаг боловсронгуй санал гаргаж ялалт байгуулна. Жинжэн баярлаж энэ угаасаа таны ялалт хэмээн түүнд бэлэг хүртэл бэлдсэн байлаа. Гэвч үр дүн зарлагдахад Жинжэн бичгийн шалгалтанд ялсан байв. Хоёр тэмцээнд ялалт байгуулсан тул тэр угсаа залгамжлагч боллоо. Тэр өөрөө ч гайхширнаа. Харин Чүүчүү нэмсэглэн баяр хүргээд чимээгүй явдаг. Гэвч түүний дотор энэ бүх сэтгэл хуурамч байсан юм байна хэмээн Жинжэн дэргэцэж эхэлдэг. Тэр багаасаа хамгийн шилдэг болох гэж хичээсэн. Гэвч ихийнхэн хайр үргэлж Жинжэнд байжээ. Би хичээсэн гэхдээ хизээч хангалттай байгаагүй хэмээн ярахад Пэхэн түүнийг тайвшруулж таны ээж танаас илүү ихийг хүсдэг байх гэв. Жинжэн өөрөө Чүүчүүд мөрийг тавьсан байхад ханшуу эсрэгээр нүүр дээр нь тавьж их ашиг олсон байв. Үүнийг мэдсэн Чүүчүү уурлаж анханасаа л Жинжэний сэтгэл худал байсан байна гэж боддог. Би түүнийг дутуу үнэлсэн байна. Одоо ахин түүний үгэнд итгэхгүй гэж хатуу шийддэг. Харин Жинжэн мөрөөний асуудлаас болж ханшууд уралдаг. Үүнээс болж маргаан тасарсангүй. Ёслын цуваг хүртэл зогсоож, гудамжинд долын нүдэн дээр маргалдаж салан явхад ханшуугийн улан Жинжэний ёслын хувцас орооцолдож Жинжэн хүссэн ч хүсээгүй түүнийг дагаж явхаас аргагүй болдог. Ууралсан ханшууг зогсооч гэж гуйсан ч утланд нь түүний хувцас орооцолдсон байсныг мэдэлгүй явсаар байв. Холоос тэднийг Пэхэн хараад бухимдаж зогсно. Чүүчүү хүртэл харж байлаа. Жинжэн угсаа залгамжлагч болсон тул төрийн хэрэгт оролцож өргөх бичгүүдэд хариу өгөх болов. Нэгэн өргөх бичигт угсаа залгамжлагч гүнж олны өмнө хөртөөгөө маргалдаж ёс бус үйлдэл гаргав гэсэн байв. Жинжэн уурлаж гарахдаа бананы хальсан дээр халтарнаа. Ханшуу түүнийг тусаж аван тэд санамсаргүй үнсэлцчихв. Ууралсан Жинжэнийг аргадахын тулд ханшуу эмэгтэй хувцс өмсөн ирж өөрт нь хийсэн зүйлийг хийхийг хүсв. Жинжэн инээж хүүхэжиг баярлаж хувцсыг нь хүн өрөөгөөр нэг баярлаж гүйж байхад Пэхэн гинэт ирдэг. Ханшуу ичиж балмагнаа. Орой балтал Пэхэн түүн төрийн бичиг хариулахад нь тусалдаг. Харин өргөөний гадаа ханшуу түүнийг явж Жинжэний гарч ирэхийг хүлээн зогсноо. Гэтэл оройцны улмаас тэр шөнө Пэхэн тэдний тонхоор болдог. Удалгүй уулын дээрэмчдийг дарахаар угсаа залгамжлагчийг зэргүүдэд дагуулan яв гэсэн тушаал ирдэг. Жинжэн Чүүчүү ханшуу хоёрыг хамт авч явахаар болов. Гэвч түүний жинхэнэ зорилго өөр тэднийг нийлүүлэх. Тэгээд энэ түүхийг дуусгавал түүний зорилго биелж гэртээ харах учраас энэ тушаал түүнд бараг л аялал шиг санагдаж байлаа. Пэхэн түүнд санаа зовж өөрийн хүнээ дагуулan явуулахаар болоход ханшуу дургуутдаг. Пэхэний туслах нь Сүүзэн байв. Энэ бол Жинжэний сүлд нэмсэн шин дүр. Түүнийг харсан даруйдаа Жинжэн баярлаж энэ удаад бүх зүйл миний төлөвлөгөөгөөр явна гэж боддог. Энэ хүн Чүүчүү болон ханшууг нийлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах дүр учраас баяртайгаар түүнийг хамт дагуулan явахаар болдог. Сүүзэн Жинжэний сүлд тэргэнд хамт сууж халамжлан асарч явахыг хараад ханшуу бухимдаж байлаа. Гэсэн ч тэр Жинжэний өгсөн үүрэг даалгаврын дагуу 2 дугаар гүнж Чүүчүүтэй уулзсан уулын дээрэмчдийг хэрхэн дарах талаар зөвлөлтнө. Харин энэ бүхнийг холоос ажиглаж байсан Жинжэн тэднийг ойтож байгаад дотроо нууцхан баярлаж байв. Аян замд гарахдаа Жинжэн Сөөмөг хотод үлдээж Том их Юяны эмчилгээнд анхаарал тавиулахаар шийднэ. Гэвч Юян эмчилгээгээ хийлгээс татгалзаж харин ч дахин гэрээслэл бичин суудаг. Тэр сэтгэлээр унах бүртээ хийж чадаагүй мөрөөдөл хүсэл бүхнээ гэрээсэлтэй үлдээдэг байв. Сөөмөг түүний бичсэн бүхнийг уншаад тэр бүхнийг биелүүлж өгнө гэж амласнаар эцэст нь тэр сэргээн засах эмчилгээндээ хамрагдахаар шийддэг. Үүнээс гадна Юян Сөөмөд сэтгэлдээ болсон нь илт бөгөөд түүний үгийг үл тоог харахгүй болсон байлаа. Тэд буудлах газраа ирж өрөө захиалах үед тусган санаатаагаар Жинжэнийг тусдаа өрөөнд байрлуулчихав. Энэ нь ханшуу таалагдахгүй байсан ч тэр энэ боломжийг ашиглан өөрийн туршуулуудыг нууцаар буцаах төлөвлөгөөтэй байсан тул зөвшөөрөхөөс аргагүй байв. Гэсэн ч ханшуу Жинжэнтэй нэг өрөөнд байхыг хүсээр л байлаа. Буудалд ирмэгц Жинжэн шууд л төлөвлөгөөнд орж ханшуу болон Чүүчүү хоёр тус тусдан захидал илгээн болцоо тавлан уулзуулнаа. Чүүчүүнийг ханшуу урд нь сэтгэлдээ босныг гэж эндүүрэн эргэлзэж байгаад харин ханшуу өмнөх тулаанаа өргөжлүүлэх гэж байна хэмээн ойлгож уулз магцаад тулалдаж эхэлдэг. Жинжэн тэдний дунд романтик үйл явдал үүсгэхийг хүссэн ч бүх зүйл эсэргээрээ эргэж тэд нэгнээ гэмтээх шахаад тэр өөрөө гарч ирэн зогсоогоос аргагүй болдог. Чүүчүү ханшууг өөрийн тулааны чадварыг харуулахын тулд дуудсан гэж бодож байхад харин нууцаар ажиглаж байсан Жинжэнийг ханшуу өөрийг нь хардаж байна гэж эндүүрэн баярлаж эхлэв. Жинжэн шинэхэн туслах Сүүзэнд тэднийг ортуулах төлөвлөгөө даатгатал тэр бүр хэтрүүлэн урих бэлдэж Чүүчүүг унгаан ханшуугаар авруулдаг. Ингэснээр ханшуу Чүүчүү хоёр ууланд хамт өнжин хоногдох боломж бүрдэв. Энэ явдлын дараа Чүүчүүгийн сэтгэл багаар өөрчлөгдөж эхэлсэн ч ханшуугийн бодол зөвхөн Жинжэнд л байлаа. Харин энэ үед Жинжэний туслах
анхаарал болгоомжгүйгээсээ болж гал асаан дээрэмчдэд байрлалаа илчилчихв. Ханшуу Чүчүү хоёр байхгүй хойгуур дээрэмчтэй ахлагч ирж Чинжээнийг эхнэрээ болгож авна хэмээн тэдний байрлаж буй газар руу дайрдаг. Чинжээн зугцаар мухардалд орсон тэр мөчүүд ханшуу гарч ирж амжнаа. Гэвч ханшуугийн морин дээр сундалсан Чүчүүг хараад Чинжээн дүүл ялаг хардах сэтгэл дурдаг. Тулааны үеэр нэг дээрэмчин Чинжээн рүү давталгаад ханшуу түүний өмнө орж шархтагч эцэст нь дээрэмчдийг дараад ахлагчийг нь яах талаар хэлэлцгээд Чинжээн түүнийг судлах тушаал өглөө. Учир нь энэ хүн бол ирээдүйд ханшуугийн хамгийн ихтэй баруун гар болох хувь заяатай нэгэн байлаа. Тэд 7 удаа тулалдаж тэр бүгд нь түүнийг суллан явуулснаар эцсийн тулаан дээр өөрөө тэдний талд орж үнэнч туслах нь болох учиртай юм. Сүүзэн Чинжээнийг аврах гэж тулалдахдаа хүн чаргацсан хэмээн жүжиглэж итгэлийг нь олж авахар шийддэгч Чүчүүний хаш зүйлсний талыг олж харснаар өрхийг хэн тавьсныг ойлгож Чинжээнийг хүртэл сэжиглэж эхэлнэ. Сүүзэн үннээ хэлж тайлбарлахад ханшуу Чинжээнд гондож Чүчүүгээр шархаа хүртэл болгож түүнд хүүтэн хүндий хандаж эхлэв. Харин Чинжээнч бас тэднийг хардаж эхэлдэг. Үүнээс хойш ханшуу Сүүзэнийг Чинжээнд муу зүйл хийхээр төлөвлөж байж магадгүй хэмээн сэжиглэж Пэ дүшмэл рүү явуулсан бүх захидлыг нь нууцаар зогсоож түүнийг ажиглаж эхлэв. Харин хотод тэдний амжилтыг тэмдэглэн найр зохион байгуулж байх үед сайд нар сөөмөг дорд үзэн арх аяглуулахыг шаардагч нэгдүгээр гүнж Юаян түүнийг өөрийн хүн гэдгээ зарлан хамгаалж өөрийн хаш зүйлтийг өгдөг. Удалгүй эцсийн тулааны өдөр ирж ханшуу Чүчүү хоёр хуурангаас холдох үеэр дээрэмчид Чинжээнийг барьж авав. Гэвч энэ удаа дээрэмчдийн ахлагч түүнийг барьцаалсан бус харин ухааныг нь хүндэтгэн түүний талд элсгийг хүсэж бүр толгойлогчоороо өргөмжлөн найр хийв. Ханшуу ирж түүнийг аврахад цогцсон Чинжээн түүнийг танихгүй шахам авирлаж дараа нь танимагцаа уйлж унжин ухтнаа. Сэрснийхээ дараа ичиж нөөгдөгч ханшуу түүнээс ууршилтгүй сэтгэлээ илчлэв. Чүчүү аль хэдийн ханшуу сэтгэл алдарсан байлаа. Харин Сүүзэн анхнаасаа Чинжээний үнэнч туслах бос харин Чүчүү туслах зорилготой байсан учраас түүний үйлдэл бүр Чинжээнд гай болж сэжиг төрүүлж эхэлдэг. Үүнийг анзаарсан Чинжээн өөрийн итгэлд хүнээр дамжуулан Сүүзэнийг нууцаар ажиглуулах тушаал өгч эцэст нь түүний зохион байгуулж буй хувилдааныг илрүүлнэ. Сүүзэн ханшуу болон Чүчүү хоёрыг ойртуулахын тулд агуулгын өрөөнд уулзуулж сэрэл өдөөгч бод ашиглан тэднийг зориудаар нийлүүлэх төлөвлөгөө боловсруулсан байв. Гэвч нөхцөл байдал төлөвлөснөөр өрнсөнгүй. Ханшууг агуулгад ирэх үед аль хизээний Сүүзэний тавьсан утлаг нөлөөлж Чинжээн түүнийг аврахаар оролцсонч Сүүзэний хамсаад нь тэднийг гаднаас нь дугжиж нөхцөл байдлыг улам хөндрүүлв. Тэр хүндгэн мөчөд ханшуу Чинжээнд сэтгэлийн үгээ илчилж баргал гэрлэлтийн амжилтандаа хүрэх гэж байтал түүний туслах гинэтгэн орж ирэн тэднийг тасалдуулж хүүтэн ус цацнаар бүхнийг зогсооно. Энэ явдал буруутайгаа ойлгосон туслах нь эзнийхээ өмнө өвдөг сөгдөн уушлалт гуйдаг. Харин Чинжээн ханшуугийн үнсэлтэнд яагаад эсэргүүцэл үзүүлээгүйгээ гайхан өөрийгөө түүнд дурлаж эхэлснээ ухаарч эхэлнэ. Гэвч тэр өөрийгөө байн хориглон би өөр ертөнцийн хүн. Харин тэр бол цохиолын дүр бидний хооронд жинхэнэ хайр байх боломжгүй хэмээн бодож сэтгэлээ нухыг оролцоор байв. Гэсэн ч ханшуугийн ойролцоо байх бүр түүний зүрх хүчтэй цохиолж мэдрэмжээ хянахад улам хэцүү болж байлаа. Харин энэ мөчөд ханшуу өөрийн жинхэнэ сэтгэлийг илэн далангүй илэрхийлж Чинжээнд өөрийг нь хичнээн гүн хайрладгийг ойлгуулснаар Чинжээн өмнө нь бодож байсан шиг Чүчүүдэд түүнийг нийлүүлэх бодлоосоо бүр мөсөн татгалзаж эхлэв. Удалгүй агуулгад болсон гэргийн буруутныг болохоор мөрдөн шалгалт хийж эхлэв. Чинжээн хэнийг буруутайг мэдэж байсан ч шууд илчилсэнгүй. Харин түүнийг хамгаалж буй дөр эсгэн жинхэнэ зорилгыг нь илүү гүн олж мэдхээр шийддэг. Үүнтэй адил ханшууч мөн түүнийг сэжиглэж эхэлнэ. Түүний жинхэнэ санаа бол магадгүй Чинжээнийг угсаа залгамжлагчийн байр сууриас нь буулгах гэсэн орлого байж магадгүй хэмээн сэжиглэж ажиглаж эхлэв. Энэ хооронд Чүчүү Чинжээнийг шатар тоглохоор дуудаж үнэндээ өрөх бэлдсэн байлаа. Тэр Чинжээнд бүх хэрэг түүний зохион байгуулалт байсан гэж тулган шаардаж хэрвээ чи ханшуу хүсэхгүй бол би түүнийг хүсэж байна. Би түүнд хайртай гэж шууд хэлдэг. Энэ үг Чинжээнд хүчтэй нөлөөлж өмнө нь бол баярлах байсан нөхцөл байдал одоо түүнийг түгшээж эхэлснийг ойлгодог. Гэсэн Чинжээ ихтэй хандан Хуаянд очиж ямар нэгэн арга олж ханшуугаас холдож бүр угсаа залгамжлагчийн судлаач өгөхөд бэлэн байгаагаа хэлдэг. Үүнээс хойш тэр ханшуугаас зориудаар зайгаа барьж эхлэв. Харин Сүүзэн өөрийгөө гэмгүй мэд харагдуулахын тулд эзэндээ худал мэдээлэл өгч өөрийн тарьсан бүх хэргийг ханшуу тоххыг оролддог. Үүнийхээ үр дүнд тэр 3 дугаар гүнжийн нэргэд байх зөвшөөрөл авч чаднаа. Энэ Чинжээний хувьд улам аюултай нөхцөл байдал үүсв.
Чинжэн чүүжүүгийн хяналт дарамтаас болж ханшууд ойртож чадахгүй. Харин түүнийг өөрөөсөө холдуулахын тулд Пэхантай илүү татан харьцаж түүнийг ашиглагаар шийддэг. Сүүзэн дахин хор хутган Чинжэний эсрэг явуулгаа үргэлжлүүлнэ. Энэ үеэр ханшуу болон Пэхан хоёр зүгээр л ярилцахаар уулзаж байтал Сүүзэн санаатаагаар нөхцөл байдлыг буруугаар ойлгуулж тэднийг хоорондоо тулдах гэж байгаа мэтээр Чинжэнд ойлгуулдаг. Үүний улмаас үл ойлголцол үүсэж тэдний хооронд маргалдаан улам ширвэсв. Ханшуу асуудлыг шийдвэрлэхийн тулд Пэ түшмэл болон түүний туслах Сүүзийн дээрэмчтэй ахлагч Мингуаг хүртэл дагуулan ирдэг. Нөхцөл байдал улам хууцдах үед Чинжэн зориудаар цогцсон мэд дүрсгэн маргааны дундаас өөрийгөө холдуулж нөхцөл байдлыг намжааж чаддаг. Сүүзийн номын өргөөнд удаа дараа нэвтрхийг оролдог байсан ч туслахууд нь түүнийг зогсоож байв. Гэвч энэ удаа Чинжэн зориудаар түүнийг оруулахыг зөвшөөрч үндэ ямар зорилготой байгааг нь илүүлэхээр шийднэ. Түүнийг татгаш орсны дараагаар ямар нэгэн зүйл хулгайлах болов гэж бодсон ч эсрэгээрээ тэр нэг зүйл үлдээгээд гарч явна. Тэр нь хотын хамгаалтын газрын зураг байлаа. Түүний жинхэнэ төлөвлөгөө нь Чинжэнийг зөвшөөрөлгүйгээр хамгаалтын чухал бичиг баримт эзэмшиж байсан хэрэгээр буруутхан угсаа залгамжлагчийн байр сууриас нь булгах байв. Харин Чинжэн энэ байдлыг урьдчилан тооцоолж хэрвээ энэ зүйл миний өрөөнөөс олдвол надад ашигтай гэж үзэн газрын зургийг буцаан байсан байранд нь хийж орхив. Хөдөлгөөн чүүжүү Чинжэний өргөөнд хамгаалтын газрын зураг байгаа гэх мэдээлэл хүрч тэр даруй цэргүүдэд дагуулan ирнэ. Сүүзэн түүнийг дагуулan хамгаалтын газрын зураг нуусан газартаа авчирсан боловч тэнд огт өөр зүйл байв. Учир нь ханшуу энэ хувилдааныг олж мэдээд газрын зургийг аль хэдийнээс илчихсэн байлаа. Үүнийг ашиглан тэд Сүүзэнийг барих төдийгүй Пэханд ч давхар нөлөөлөх төлөвлөгөө хэрэгжүүлжээ. Газрын зургийн оронд Пэ түшимлийн ёс бус зураг хайрцагт хийсэн байснаар нөхцөл байдал огт өөрөөр эргэж Сүүзэний хувилдаан илчлэгдэнэ. Пэ түшмэл уурлан ирж өөрийн туслахаа яагаад ийм хэрэг хийснийг нь асуухад тэр багтаа Чинжэн зодуулж байсан ус гонзонгаа авахын тулд энэ бүхнийг зохион байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Ингэснээр тэр шийтгүүлж хоригдохоор болов. Чүүчүү энэ явдлын дараа Чинжэнд уурлан хэрвээ чи угсаа залгамжлагчийн судлаа тавьж өгч чадахгүй бол ханшуугаас аль болох сал хэмээн анхааруулж өргөөд явна. Харин тэр олдсон ёс бус зургийн тухайд эхэндээ ханшуу нуусан байх гэж боддогч үнэн дээр тэр нь Чинжэний өөрийнх нь зураг байж тарна. Учир нь Чинжэн анханасаа садар самуун дуртай гүнжийн дүртэй зохиолын батар учраас ийм төрлийн зураг байх нь тухайн дүрийн хувьд энгийн үзэгдэл байв. Хэдийгээр өөрөө тэр зургийг зурсан биш ч өөрийн бүтээсэн дүрийн үр дагаврыг бүлээн зөвшөөрөхөөс аргагүй хүрдэг. Гэвч энэ явдал ард иргэдийн дунд тархаж Чинжэнийг ичгэвтер байдалд оруулнаа. Хүмүүс түүнийг Пэ түшимлийн зургийг нууцаар хадгалж үздэг гэмээр шоолж нэр хүнд нь унаж эхэлнэ. Харин Пэ түшмэл үүнд уурлахын оронд харимж баярлаж хотын захирагчаас Чинжэнийг ханшуугаас залгаж өөртөө гэрлүүлгийг хүссэн байдаг. Хотын захирагчийн саналыг нухацтай хүлээн авч үзнэ. Чинжээ өөрөө ханшуугаас салмаар байгаа ч Пэхантай гэрлэхийг хүсэхгүй байгаагаа ээжтэй хэлснээр ихэн түүнийг ханшуугаас салгах зарлаг гаргахаар шийддэг. Чинжээ энэ шийдвэрийг өөрөө түн тайлбарлахыг оролдогч Пэ түшимлийн туслах хайрыг илэрхийлдэг улаан шош авчирч өгөхдөө бүх хүнийг илчилдэг. Ханшуу энэ бүхнийг сонсоод уурлах болов гэж боддогч эсрэгээрээ Чинжэнд өөрийг нь ямар их хайрладгаа илэрхийлж түүнийг улам их хэрэгэлзүүлж эхлэв. Энэ үед Чинжэн зохиолын цаашдын өрнөлийг бодож сэтгэл дотроо шаналж эхэлдэг. Учир нь анхны зохиолд бол давхар 7 баярын үеэр 1-р гүнж нөхрөө сонгож хотын захирагч Ёслын цуваа удирдан явах үед ханшуу хотыг дэлбэлж эзлэн авах ёстой байв. Хүний зэрэгцээс огтуд чүүчүү ханшуу сэтгэлээ илчилдэгч ханшуу энэ бүхнийг нууц хിവэр үлдээхийг хүсэж энэ явдал зөвхөн бит хоёрын дундулдаг. Чинжэнд мэдэгдхийг хүсгүй байна хэмээн хэлдэг. Шихүү хотын элч нар хүрэлцэн ирж угсаа залгамжлагч гүнж Чинжэнийг хүлээн авах үеэр тэд ёс бус шаардлага тавина. Тэд Чинжэнээр сархад аяглуулж бүр бүжиг хөжиглүүлэхийг хүснэ нь Хуаян хотын ёс заншлыг илт дөрмжилсэн хэрэг байв. Учир нь энэ хотод эмэгтэйчүүд тэр дундаа угсаа залгамжлагч гүнж хизээч тийм үйлдэл хийдэггүй билээ. Үүнээс болж хоёр талын хооронд хурцдмал байдал үүсгээд Чинжээ нөхцөл байдлыг өөрийн гартаа авч ухаалгаар шийдвэр гаргана. Тэр ханшууг дуудан авчруулж хэрвээ бүжиг үзхийг хүсэж байгаа бол тэр бүжиглэг хэмээн нөхцөл байдлыг эргүүлж элч нарыг үг дуугүй болтолны өвөө байдалд оруулж чаддаг. Энэ явдлыг сонссон хотын захирагч охиноороо бахархахын зэрэгцээ. Ханшууг сэжиглэж эхэлнэ. Түүнийг шалгах зорилгоор Чинжэнтэй хийсэн хурмыг нь туслах зэрлэг болгодог. Харин Шингүүгийн элч нар ханшууг зэмлэн нэг эмэгтэйгээс болж улс орны эрх ашгийг умартан төлөвлөгөөний дагуу ажиллахгүй байна хэмээн буруутгана. Тэд бүр хэрвээ төлөвлөгөө ёсоор Хуаян хотыг эзэлж чадвал Чинжэнийг зүгээр нэг шивгчэн болгон хажуудаа байлгаж болно хэмээн дөрмжилсэн үг гэлдэг. Энэ бүхнийг сонссон ханшуу захирагчийн тушаал гарсныг ч мэдэж бүрч мухардалд орж эхлэв.
Хүмүүсийн дунд тархсан зурглаар Жинжэн Пэйхэн хоёр болцож эхэлсэн байгаа мэт ойлголт үүссэн ч бодит байдал дээр тэр дунд хайр сэтгэлгүй зөвхөн найзын хуваар ханддаг гэдгээ тодорхой хэлдэг. Шинхүү хотын элч нарыг сэжиглсэн Хуаян хот хамгаалалтаа чангатгаж эхлэв. Гэвч элч нар ханшууд мэдэгдэлгүйгээр түүний эцгийн тушаалаар хотын иргэн тойронд нууцаар дэлбэрэх бодис байршуулж эхэлсэн байв. Тэд удалгүй болох уламжилт баярын үеэр ийхүү төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр бэлтгэж байлаа. Ангийн улирал эхэлж бүгд анд гарнаа. Энэ үеэр хотын захирагч ханшууг дуудаж хэрвээ чи Жинжэнээс салах бодолгүй байгаа бол сэтгэлээ батлан ногоон зис бугавч зөө хэмээн шаарддаг. Гэвч уг бугавчин шинхүү хотын ёсоор боолуудад зөөдөг зүйлдвэл ханшуу хизээч зөвшөөрөхгүй хэмээн тооцоолсон арга байв. Өөрөөр хэлбэл тэр өөрөө Жинжэнээс салахад хүрхийн тулд зориуд ийм нөхцөл тавьжээ. Мөн энэ өдөр 1-р гүнж Юояныг удахгүй болох баяраар торгон бөмбөг шидэн нөхрөө сонгох ёстой хэмээн зарлдаг. Ан авийн үеэр чүүчүү санаа байгаа Жинжэн рүү сум харуулахад ханшуу түүнийг сумнаас хамгаалж чүүчүүд анхааруулan хэрвээ дахин Жинжэн рүү сум чиглүүлвэл дараагийн сумыг би чам руу харавна гэж хатуу хэлдэг. Энэ мөчөөс эхлэн чүүчүү Жинжэнийг дүү мэт харахаа болж жинхэнэ өрсөлдөгч бүр дайсан мэт үзэх болно. Энэ үед Сүүзэн шоронгоос оргож чүүчүүд нууц мэдээлэл хүргэн тэр шинхүүгийн элч нар хотыг дэлбэлэхээр бэлтгэж байгааг анхааруулж мөн өөрийг нь дараачийн хотын захирагч болоход туслана гэж амлдаг. Түүний ингэж чүүчүүд туслах гэсэн шалтгаан нь Багдад Жинжэн зодуулж байхад чүүчүүд түүнийг аварч байсан тул тэр түүний арчийг хариулахыг хүссэнтэй холбоотой байв. Хотын цэргийн ихэнх гүж Пэй түшимлийн мэдэл байдаг тул чүүчүү түүнээс тусламж хүсэж баярын өдөр болох дэлбэлтийг зогсоох нэрийн дор өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр шийднэ. Түүний жинхэнэ зорилго нь ханшууг хилчилж Жинжэнийг угсаа залгамжлагчийн суулаас болгох байлаа. Пэйхэн эхэндээ эргэлдсэн ч Жинжэнд ханшуугийн жинхэнэ төрхийг харуулахын тулд зөвшөөрдөг. Ханшуу эцэст нь ногоон зис бугуйчийг зөөхийг зөвшөөрчээ. Тэр нь мах цусан чигдэн бараг салшгүй мэт бэхлэгдэх гад болдог. Тэр их өвдлийг төсвөрлөн байж бугуйч зөөсөн Жинжэнтэй уулзгаад тэр зөвхөн салах тухай ярьснаар ханшуугийн сэтгэлийг улам их шархлуулав. Анхандаа хотыг дэлбэлэх төлөвлөгөөг эсэргүүцэж байсан ч ханшуу эцэст нь бууж өгч дэлбэрэх бодисуудыг хаана байрлуулж байгааг мэдэж авна. Баярын өдөр ирж Юоян торгон бөмбөг шидэн нөхрөө сонгох ёслол эхлэх гэж байхад Сүмү хараахан ирээгүй байлаа. Удалгүй эргэлзсэн байдалтай гарч ирэхэд 1-р гүнж маш их баярлана. Сүмү түүнд хайртайж хэрвээ түүнтэй гэрлвэл хүмүүс дахиад дутуу гүнж хөгжимчөнтэй суусан гэж дөрмжлохыг мэдэж байсан тул түүнийг хамгаалахыг хүсэж байв. Гэвч олон түмний яриаг сонсоод эцэст нь тэр газрыг орхин явдаг. Энэ үеэр Жинжэн ханшууг ногоон бугуйч зөөж өөрт нь үнэнч гэдгээ баталсан гэх цуу яриаг сонсож өмнөх үйлдэлтэй харамсаж эхэлнэ. Гэвч удалгүй түүний туслах шинхүү хотоос түүнд бэлгэнүүд ирсэн гэж хэлэх үед Жинжэн түүнийг дэлбэрэх бодис байсныг ойлгосноор Жордан бүх зүйл ностой байгааг ойлгодог. Тэр хамгийн түрүүнд чүүчүүд хандан ханшууг зогсоохыг гуйхад чүүчүү айл хэдийнэ түүнийг баривчлуулахаар хүмүүс илгээснээ хэлдэг. Жинжэнийг уруугч мэтэр буруутгана. Пэйхэнээс тэр тусламж гуйсан ч тэр чүүчүүд цэргийн хүчээр туслахыг ойлгодог. Ийхүү чүүчүү Жинжэнийг өргөөндөө хорж өөрөө баярын ёслолд явна. Харин тэр Пэй түшимлээс гуйсаар байгаад гарч чадна. Ханшууг хайж явсаар эцэст нь олж уулзав. Тэр түүнтэй уулзсан даруйдаа сэтгэлээ нээж хэрвээ чамтай хамт байж чадвал би энэ ертөнцид үрд мөх чиний дэргэд үлдсэн ч хамаагүй хэмээн сэтгэлээ илчилдэг. Гэвч яг тэр мөчөд ёслолын жагсаал эхэлж ханшуу гал асаан төлөвлөгөөгөө эхлүүлдэг. Жинжэн хичнээн гуйж зогсоохыг оролдсон ч эцэст нь түүнийг зогсоож чадсангүй. Ханшуу дэлбэрэх бодисыг асаасан мэт харагдсан ч үнэх хэрэгтэй тэнгэрт галт наадам асч эхэллээ. Үүнийг харсан хүмүүс бүгд цочирдон гайхширч юу болж байгааг ойлгохгүй балмагдана. Учир нь ханшуу хотыг сөөрүүлэх ёстой байсан тесрэх бодисуудыг нууцаар галт наадмыг хэрэгсэл болгон сольсон байжээ. Тэрээр шинхүүгээс ирсэн элчнэрийн ууж байсан цайнд унтуулах бодис хийж тэднийг унтуулсны дараагаар анхны төлөвлөгөөг нь олж мэдэн бүхнийг өөрийн талд ашигтайгаар өөрчилсөн байв. Энэ явдлын дараа хотын захирагч ханшууг илгээсэн шинхүүгийн зүг талархал илэрхийлж мэхийн яслав. Бүх хүнийг мэдсэн Жинжэн ханшууд гүнээ талархаж тэд хамтаа галт наадмыг үзэн хэсэг хугацаанд тайван аз жаргалтай мөчийг өнгөрүүлдэг. Харин энэ үед 1-р гүнжийн нөхрөө сонгох торгон бөмбөг шидэх ёслол бүтлгүүдэж санамсаргүй байдлаар асрын дууч Лупин бөмбөгийг нь барьж авснаар түүний ирээдүйн нөхөр хэмээн додордог. Жинжэн энэ явдалд санаан зовж өмнө нь түүнийг орхин явсандаа уучлалт хүсээд асуудлыг шийдвэрлэж өгнө гэж амласан ч Юоян аль хэзээний шийдвэрээ гаргаж тэр хөгжимчөнтэй гэрлэхээр сэтгэл шулуудсан байлаа. Сүмү Юоянд хандан гэрлэх гэж буй тэр хөгжимчин үнэндээ санаа модыг хүн тул болгоомжлох хэрэгтэй хэмээн анхааруулж түүний төлөө гих сэтгэлтэй байгаа нь илт мэт байвч өөрөө бол түнтэй гэрлэж нэр хүндийг нь гутаах бодолгүй байв.
Урд нь түүнээс авсан хаш зүйлтийг буцаан өгөөд явв. Орой болж Чинжээ ханшуу хоёр амархаар салж явахдаа би биенээсээ хагасч чадахгүй. Сэтгэлээ байрш дийлэлгүй удаан ярилцаж хөөрцөн нэрээд нэгнийгээ дуудан салах мөчийг аль болох удаашруулахыг хичээнэ. Тэдний яриа дуусах шинжгүй үргэлжилж эцэд нь туслахууд нь тэсгэл алдан тэднийг салгаж явуулахаас өөр аргагүй төрнэ. Гэвч удалгүй ханшуу буцаж ирж нуусаар Чинчээний өрөөний цонхоор орж ирэв. Хэдийгээр тэдний туслахууд тэднийг уулзуулахгүй гэж шөнжин ээлжлэн манаж байсан ч эцэд нь тэр шөнө Чинчээ ханшуу хоёр хамтдаа өнгөрүүлдэг. Маргааш нэг явдал ил болж ханшуу Чинчээний өргөөнөөс гарч ирснийг харсан түүний туслахын дургуутсаж Файзитэй хүртэл маргалдаад авна. Удалгүй тэд хамтдаа хонсон гэх яриа өргөөн даяар тархаж улмаар Чинчээ ханшуу хоёр гар гараасаа хөтлөлцөн гарч ирснээр энэ зургал бараг батлагддаг. Үүнийг харсан Чүүчүүгийн дургуутсал улам нэмэгдэж атаархал нь гүнзгийж эхлэв. Пэхэн энэ бүхнээс болж бохимдан дахин тэдэнд багшлахгүй. Цаашид бичгийн түшимлийн үргэж гүйцэтгэхгүй хэмээн мэдэгдэв. Үүний улмаас түүний удирдлаганд байсан сүмөч мөн цаашдаа тусалж чадахгүй болж өөрийгөө дорд гаралтай хүн тул хөгжимчин байх нь өөрийнх нь хувь тавилан гэж үзэн хөгжмийн асарт буцахаар шийднэ. Хэдийгээр Пэхэн түүнийг үлдээхийг хүссэн ч сүмөө шийдвэрээ өөрчилсөнгүй. Сүмөө буцаж ирснээр хөгжмийн асрын үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж нэр хүнд нь өсөх боловч тэр өмнөх шигээ биш болжээ. Өдөр бүр арх ууж согтуу байх болов. Энэ нь түүний дотоод чанал гомдол гонгийг илтгэж байв. Хотын захирагч Чүүчүүг Чинжээний өргөөг нэгцэнд нь зэмлэн буруутгахад Чүүчүү өөрийгөө өмгөөлж ханшуугийн жинхэнэ зорилгыг илчлэхийг оролдоно. Гэвч захирагч аль хэдийн ханшууг хотыг дэлбэлэх анхны төлөвлөгөөгөө өөрчилсөн гэдгийг мэдэж байсан тул түүнд итгэл хүлээлгэн дахин ийм зүйл хийхгүй гэдэгт нь итгэж байв. Энэ явдал Чүүчүүг улам бохимдуулж тэр ээжтэй өмнө хэлж чадаагүй бүх гонлоо сэтгэлийн өнгөсөө гарган хэлснээр хотын захирагч сэтгэл санааны хүчтэй цочролд орж улмаар ухаан алдуундаг. Энэ бүхнийг нэгдүгээр гүнжийн ирээдүйн нөхөр болох Люпен санамсаргүйгээр сонсож өрхнө. Үүний дараа хотын захирагч хүнд байдалд орж ухаан орохгүй хэвтэрт байх бөгөөд гаднаас шинхүүгийн элч нар боломжийг хүлээн хотыг бүсэлж байж болцшгүй нөхцөл үүснэ. Хэрвээ захирагчийн биеийн байдал ил болбол хот аюулд орохдол энэ бүхнийг нууцлж төрийн эрхийг Чинчээ өөрийн гарт авдаг. Чинчээ улс орны аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж Чүүчүүг хатуу шийтгэж гэрийн хороонд оруулан хамгаалтын цэргийг удирдах эрхийг нь түр хугацаагаар хаслаа. Мөн эцэг ихээ хүндэтгэх сургаал болох судрыг 100 удаа хуулж бичгийг тушаав. Энэ шийдвэр Чүүчүүг улам уурлуулж тэр юу ч хийхэд бэлэн болсон байв. Энэ үед Сүүзэн түүний хажууд байж дэмжлэг үзүүлэн Чүүчүүг хотын захирагчийг уурлуулж ийм байдалд хүргэсэн тухай нууцыг мэдсэн хөгжимчин голж амийг нь таглахын тулд хороож ирэв. Учир нь энэ нууц ил болбол Чүүчүүгийн ирээдүйд хотын захирагч болох зам цаад болох аюултай гэж үзжээ. Үндсэн зохиолын өрнөлд Люпен хэмээх хөгжимчин нас барж түүнийг алсан хэрэгт ханшуу гүтгдэг. Гэвч үнэн хэрэгтээ энэ бүхний цаана асрын эзэн Линжи байжээ. Зохиол анхны бичигдсэн байдлаараа өрнөж эхлэхэд хөгжимчин нас барсан нь Чинчээнийг ихэд түгшээж эхэлдэг. Учир нь их зохиолд давхар 7 баярын үеэр ханшуу хооёныг дийлбэлж улмаар хотыг эзлэн авдаг. Харин Чүүчүү цэргийн хүчээ цуглуулж Сүүзэний тусламжтайгаар эргэн ирж томоохон дулаан өрнөдөг. Тэр дулааны үеэр Чүүчүү ханшуу хоёр нүүр тулан байлддагч ханшуу Чүүчүү сэтгэлтэй учраас элдээ далаа чадалгүй эцэст нь өөрөө амиа алдан төгсдөг билээ. Хотын захирагч үхээгүйч харуултын улмаас ухаан орохгүй байгаа нь хүртэл зохиолын үйл явдалтай давтаж буй мэт санагдаж Чинчээний айцыг улам нэмэгдүүлнэ. Тиймээс тэр үйл явдлын өрнөлийг өөрчлөхийн тулд яарвчлан арга хэмжээ авахыг шийддэг. Линчи хөгжимчний үхлийг ханшуу тохоос өмнө Чинчээнд төрүүлж хөдөлж асарт очин шалгалт хийхэд Линчигийн өргөнөөс Люпений хүнөөсөн хутаг олдож мөн ханшууг өөрийн асарт хөгжимчин болгохоор төлөвлөж түүнд зориулан пайз хүртэл бэлдсэн байсныг илрүүлнэ. Үүндээ Линчи хөгжимчний хөнөөгөөгүй. Тэдгээрийг ханшууг гүтгэхийн тулд урьдчилан бэлтгэсэн боловч нөхцөл байдал эргэж өөрөө хэрэгт буруутгагдав. Энэ явдлыг мэдсэн Чүүчүү ихэд сандарнаа. Учир нь Линчи түүнтэй ойр байдаг тул хүмүүс өөрийг нь сэжиглэхвэ гэж айж байлаа. Иймээс тэр Линчиг алуурчин гэдгийг батлахыг хичээдэг. Харин энэ бүхний цаана Сүүзэн Чүүчүүг ятган чиглүүлж Линчиг ирээдүйн төлөвлөгөөнд нь саад болно гэж үзэн зайлуулахыг хүсэж байв. Линчигийн шийдэглийг хэлэлцэх хурал дээр Чүүчүү гарч ирэн түүнийг цаазаар авахыг санал болгодог. Учир нь их зохиолд Линчи мөн амиа алддаг. Хэрвээ тэр үнэхээр өгчхвэл дараагийнх нь ханшуу байх нь гарцаагүй гэж айсан Чинчээ нөхцөл байдлыг өөрчлөхөөр шийдэж Линчи цаазаар авах ял оноохын оронд шинхүү хот руу цөллөгч явуулах шийдвэр гаргав. Линчи Чүүчүүг өөрийг нь эргэж ирнэ гэж найдаж байсан ч Чүүчүү тун дээр очих нь бөөхөл бүр түүнийг устгахыг хүсэж байлаа. Харин Чинчээ өөрөө Линчи дээр очиж цөлгийн шийдвэрийг тайлбарлан
цөллөгт хэрэглэх боломжтой Хуаян хотын пайзыг хүртэл өгч явуулдаг. Зохиолын төгсгөл ойртож байгааг мэдэрсэн Чинчэн ханшууг алдах үедээ гих айц давтаж түүний хувь заяаг өөрчлөх арга хасаар байлаа. Линчийг цөллөгт явж байх үеэр 3 дугаар гүнжийн тушаалаар хагалзагч нар дагалдан явж байсан ч гинэт үл мэдэгдэх цэргүүд довтлон Линчийг онлон харавдаг. Тэр агшинд Линчи тэдгээр цэргүүдийг чүүчүүгийн хүмүүс болохыг ойлгож амждагч аль хэдийнэ цээжинд нь сум тусан ус руу унаж ухаан алднаа. Ингэснээр чүүчүү зөвхөн түүнийг алуурчин болгоод зогсохгүй. Эцэст нь өхлийг нь хүртэл зохион байгуулсан нийл балав. Ханшуу өөрийн гараар зүрхэн хэлбэртэй тамга сэлж Чинчэнд өгдөг. Тэр Чинчэнийг ямар нэг зүйлд ихэд санаа зовж байгааг нь анзаарсан тул цаашид ганцаараа шийдвэр гаргахгүй бүхнийг хамтаа ярилцаж байхаар тохиролцсноо. Гэвч удалгүй Линчи нас барсан гих мэдээж Чинчэний айцыг улам ихсэгдэг. Учир нь зохиол дээр өгөх ёстой бүх дөрүүд дараалалаараа өгч эхэлсэн тул тэр сандарч эхэлдэг. Иймээс ханшууг энэ хувь тавилангаас аврахын тулд түүнийг зохиолын үйл явдлаас эрт гаргах арга хайж эхэлдэг. Тэр ханшууг сүмүүтэй уулзуулж нэгдүгээр гүнштэй гэрэлхийг нь ятгуулгаар явуулан мөн пэй төвшмлээс тусламж хүсдэг. Ханшуу сүмүү хоёр уулзах үеэр санаандгүй аяа гагарч удалгүй хамтдаа асраас гарч явна. Гэвч тэр мөчөөс эхлэн сүмүү ор сурггүй алга болдог. Сүмүү кахаар Чинчэн ханшуугаас тусламж хүсэж Шихүү хотын пайзыг авч цэргийн хүчийг нь ашиглах зөвшөөрөл авав. Харин энэ хооронд сүмүүдээ хамгийн сүүлд уулзсан хүн нь ханшуу байсан тул түүнийг аллагад сэжиглэж мэдүүлэг авахар болдог. Гэвч өнөө хэрэгтэй Чинчэн өөрөө ханшууг аврахын тулд бүхнийг төлөвлөсөн байв. Тэр Пэхан болон сүмүү хоёртой тохиролцсон сүмэг өгсөн мэд болгон жүжиглүүлэн хэрэгтнийг ханшуу болгож гүтгэхээр шийдсэн юм. Ингэснээр ханшууг цаазаар авах бус харин зохиолын усгалаас гаргах буюу өөр хувь заяанд оруулах боломжтой гэж үзжээ. Тиймээс тэр ханшуугийн пайзыг хэргийн газар санаатаагаар үлдээж бүр гутлын мөрийг нь хүртэл зохиомлоор үлдээн бүх нотлохоог түүний эсрэг болгож үүний үр дүнд ханшуу алгын хэрэгт буруутгагдан зөвлөгт явах ял авдаг. Түүний гаргасан шийдвэрт ханшуу итгэж ядан байсан ч Чинчэн түүнийг цөллөгт явахаас өмнө дуудаж уулзнаа. Тэрээр сэтгэлээ нууж хүүтэн өнгөөр ингэж хэлдэг. Энэ хорвоо дээр надаас өөр хинч чамайг хаана байгааг мэдэхгүй. Чи эндээс зугтаж чадахгүй. Би чамайг хадуу харуул хамгаалтанд байлгана. Хэрвээ Шинхүү хот чамайг аврахыг оролдвол би зарлаг буулгаж тэдэнд чиний цогцыг л үзүүлэх болно. Анхнаасаа би чамайг өөрийн нөхөр болгож улмаар барьцааны хүн болгохыг хүссэн. Тэгэж байж Шинхүү хот давталж зүрхлэхгүй болно шүү дээ. Ингэж хэлээд Чинчэн ханшуугийн бэлгэлсэн зүрхэн хэлбэртэй тамгыг түүний нүдэн дээр хаглан хаялаа. Тэр мөчөд ханшууч мөн бугуунда зөөсөн дэс бугуучийг тастан хугалж би чамайг өргөстэй сарнаа гэж бодон арчилгыг хүссэн. Харин чи өргөс байжээ. Одооноос бид хоёрын харилцаа дууссан хэмээн хэлэхэд Чинчэн нүдэндээ нулимстайгаар эргэж харалгүй явлаа. Чинчэн ханшууг холдож явахыг алсаар ширтэн зогсож нулимсаа барьж дийлэлгүй цөхөрч уйлсаар байв. Тэнгэр нижигнэн дуурч удалгүй ширүүн бороо асгарч эхлэхэд байгаль хүртэл түүний гүнгийг мэдэрч буй мэт санагданаа. Чинчэн дотроо хижнээ их шаналж түүнийг явуулсандаа харамсаж байсан ч эргүүлэн авчирч чадсангүй. Учир нь хэрвээ буцаагаад авчирчих бол ханшуу зохиолын хувь заяагаар өөхөх аюултай гэж тэр айж байлаа. Гэтэл өгсөн гэж тооцогдож байсан Линчи голын хэрэг дээр ухаан орно. Түүнийг Чинчэний өгсөн пайз сумнаас хамгаалж амийг нь аварсан байв. Ханшууг явуулсны дараа Чинчэн сэтгэлээр унаж асрын хөгжимчдийг цуглуулан олон хоног дараалан архитаж гуниг шаналдаа автдаг. Тэр өөрийн хахалж хайсан тамганы үлдэгдлийг гартаа атган сууж ханшууг дурсаар байв. Пэхан тэрхүү тамгыг эвлүүлэн нааж өгдөг. Чинчэн түүнээс үлдсэн цор ганц зүйл нь зөвхөн тэр тамгал байлаа. Энэ үед Сүмүү нэгдүгээр гүнж Юян дээр очин хол явах гэж байгаагаа хэлэхэд Юян түүнээс өөртөө сэтгэлтэй эсхийг асуув. Сүмүү ингэж хариулдаг. Хүмүүс намайг үргэлжил тоглоом мэт гардаг. Харин та л намайг ойлгож хүндэлсэн. Би зөвхөн тэр сэтгэлдээ талархаж байна. Хэрвээ би тантай хамт байхаар шийдвэл бид хоёрын харилцаа бусдын хил амны бай болно. Та илүү сайн хүнтэй уулзах ёстой. Ингэж хэлээд тэр эргэж харалгүй явж оддог. Түүний араас Юян ажуухан босож өөрийн ирэхгүй хөл дээрээ босож зогсов. Удаах хугацаанд мөрөөдөж байсан тэр мөч алхаж чаддаг болсон эцэст нь биелжээ. Түүний хажууд байсан туслах нь баяр хөөрөө барьж дийлэлгүй. Та алхаж чаддаг болчихлоо хэмээн догтлон баяр хүргэдэг. Гэвч тэр баярт мөч түүний хувьд төгс биш байлаа. Хөлн эдгэрч алхаж чаддаг болсон ч зүрх сэтгэл нь хоосорсон мэт. Хамгийн ихээр хамт байхыг хүссэн хүн нь яг энэ мөчөд хажууд нь байсангүй. Тэр зүгээр л түүний алслан одох нуруугийн ширтэн зогсно. Алхаж чаддаг болсон ч хайртай хүн нь өөрт хажууд нь байхаа болжээ. Аз болоход хотын захирагч ухаан орж Чинчэнийг өөрийн оронд төрийн эрхийг сайн удирдсан гэж магтана.
Гэвч ханшууг зөвлөгт явуулсан шийдвэрийг нь буруутган зэмлдэг. Мөн Люфи нас барахаасаа өмнө тэр өдөр Чүчүү захирагч хоёрын маргааныг сонссон байж магадгүй гэж үзэн түүний өхөл Чүчүүг сэжиглэж эхлэв. Харин энэ үед Чүчүү аль хэдийн гэрийн хорионоос оргож өөрийн туслахаар эцэг эхээ хүндэтгэх сургаалт бичүүлэн өөрийгөө өргөөндөө байгаа мэт хуурж орхиод ханшуугийн араас явсан байлаа. Тэр ханшууг зөвлөгөөс аварч хамтдаа Хуаян хот руу давтлан эзлэх санал тавина. Үүний хариуд тэр ханшууд хар эрдэнэ буюу шатхууныг өгнө гэж амладаг. Гэвч ханшуу одоо Хуаян хотын гиндэж тэр дундаа ямар ч эмэгтэй үгэнд итгэхээ болсон байв. Тэр зөвхөн Чүчүүг ашиглан хотыг эзлэх зорилготой байлаа. Уулын дэрэмчдийн ахлагчийг ханшууг харгалзуулан холоос ажиглан явах тушаал өгчээ. Түүнээс ирсэн загталд анхаарал хандуулах боломж байсан ч Чинчэн түүнийг утгагүй зүйл бичсэн байна хэмээн үзэж үл тамзарлсан том алдаа болж хувирлаа. Учир нь тэр загтайлд чухал тохио агуулгадж байсан ч тэр тоосонгүй. Эцэст нь ханшуу Чүчүү хоёр цэргийн хүчээ нэгтгэн ирж Хуаян хотын хамгаалалтын цэргийг бод зохин хотын хамгаалалтыг эвдлээ. Ханшуу Чүчүү хоёр Хуаян хотыг хэрхэн эзлэх төлөвлөгөөгөө наривчлан боловсруулж байх үед юу болж байгааг мэдээгүй Чинчэн Чүчүүдээр ирдэг. Тэр Чүчүүг хөгжимжин ир болон линчийг хөнөөсөн хэрэгт буруутган зэмлдэгч Чүчүү огтхонч гимшсэн шинжгүй харин ч хөдөн хөндий ханддаг. Энэ бүх явдал Чинчэнд улам утгагүй санагдаж эхэллээ. Эрэгтэй гол дүр болох ханшуу цөллөгч явсан. Эмэгтэй гол дүр болох Чүчүү хорон санаатай болж хувирсан. Харин туслах дөрүүд нь нэг нэгээрээ өгсөн. Энэ бүхэн зохиолын утга учирыг алдагдуулж байгаа мэт түүн санагданаа. Тэр өөрийгөө буруутгаж хэрвээ линчийн амьд байсан бол бүхнийг өөрчлөх боломж байж болох байсан. Тэгсэн бол ханшууг өглөөс аврахын тулд өөрөөсөө холдуулах шаардлагагүй байх байсан хэмээн харамсдаг. Яг энэ үед ханшуу алсаас Чинчэнийг Пэхэнтэй хамт байхыг хараад уурлан явнаа. Чинчэн өдөр бүр архитаж өөрийгөө зовоож байгааг сонссон хотын захирагч охиноо төр барихад тохиромжгүй байж мэдэх юм хэмээн санаа зовж эхэлдэг. Тэр Чүчүүгийн гэрийн хоройг цуцлах шийдвэр гаргах гэж байсан ч яг энэ мөчид Чүчүү ханшуугийн хамт хотыг эзлэн авснаар бүх зүйл оронгороо эргэдэг. Энэ мэдээг сонсон захирагч зочролт орж байдал улам хорцдов. Өглөө болоход Хуаян хот аль хэдийнэ эзлэгдсэн байв. Шарцсан байдалтай нойрноосоос ирсэн Чинчэн өөрийн өргөнд ханшууг байгааг олж хараад зочирдож орхив. Ханшуу хүүдэн өнгөөр түүнд хандан хэрвээ чи намайг зөвлөгт явсны дараа үнэхээр гониглож байсан бол би чамайг уучлах байсан юм. Гэхдээ миний харсан зүйл юу байсан бэ гэж асуунаа. Чинчээ өөрийгөө үнэндээ шаналж байсан ч гаднаа аз жаргалтай мэд дүр эсгэж явснаа тайлбарлахыг оролдогч ханшуу түүнд итгэхийг хүссэнгүй. Харин оронд нь нэг хайрцаг дөрөн жижиг шилтэй зүйлс гарган ирээд тэдний дунд ганцхан хор байгаа гэдгийг хэлдэг. Тэр Чинчэнд өдөр бүр нэгийг уухыг тушааж хэрвээ уухгүй бол ээжд нь тангийг өгөхгүй гэж сүрдүүлнэ. Ингэснээр Чинчэн ханшуугийн барьцааны хүн болж хувирлаа. Ханшуу Чинчэний өргөөг буслан авч харин Чүчүү хотын захирагчийн өрөөг бүсэлдэг. Захирагч энэ байдлыг хараад баг зэрэг тайвшрав. Учир нь Чинчэн Чүчүүгийн гарт орсон бол илүү их аюулд орно гэж бодож байв. Харин ханшуу түүнийг гимдээхгүй гэдэгт тэр итгэж байлаа. Хот бүхэлдээ эзлэгдсэн тул хаалгуудыг хааж орж гарах бүх хөдөлгөөнийг зогсов. Сүм хотыг орхин явахыг завдах боловч хот эзлэгдсэн тухай мэдээд нэгдүгээр гүнж Юуян дээр санаан зовж буцаж очдог. Тэр түүнд өөрийн сэтгэлээ илчилж өхөн үхтэй хамт байна гэж амлалт өглөө. Чүчүү төрийн эрхийг хүчээр гартаа авч өөрийг нь эсэргүүцсэн төвшмөл нарыг баривжилж эхлэв. Ингэснээр түүний эрх мэдэл улам бэхжиж байлаа. Пэхэн Чинчэний хоригдож буй өргөөнд орохыг оролддогч ханшуу түүнийг оруулахгүй бүр зодож гэмтэнэ. Чинчэн Пэхнийг өмгөөлөхийг оролцсон ч ханшуу уурлаж догшин ширүүн ханддаг. Түүний харц дээр аашиг хараад Чинчэн айж нулимсаа барьж дийлдэхгүй уйлдаг. Үүнийг харсан ханшуу хэсэг чимээгүй болж эцэст нь түүнийг орхин явж Пэхнийг өргөөнөөсөө хөөн гаргалаа. Энэ явдлаас хойш Чинчэн ханшууг урдих шигээ хүн биш болсон гэж зэжиглэж эхлэв. Түүний ааш цан нэрс өөрчлөгдөж улам хүйтэн хатуу болсон мэт санагданаа. Нөгөө талаар Чүчүү төрийн эрхийг гартаа авч хүмүүс түүнийг удахгүй захирагч болно хэмээн ярилцах болсон нь Чинчэний сэтгэлийг улам зовоож байлаа. Учир нь зохиолын дагуу Чүчүү захирагч болвол ханшуу өгөж бүх зүйл төгсөх хувь тавилантай. Өмнө нь Чинчээ өдөр бүр 10 шилнээс нэгийг сонгож уудаг байсан бол одооноос эхлэн 5 шилнээс сонгох болсноор хор таарах магадлал нь улам нэмэгдсэн мэт санагдаж байлаа. Энэ түүнийг улам бухимдуулж айц төрүүлж байв. Эцэст нь тэр бухимлаад илэхгүй бүх шилтэй усыг нэг дор уучгнаа. Гэвч тэдгээрийн аль нь ч хор байгаагүй нэлт болж ханшуу түүнийг үнэхээр хорлож алах бодлого байсныг ойлгодог. Бүх шилтэй зүйлийг уусны дараа Чинчэний гэдэс өвдөж байна хэмээн тэр жүжиглэж нэгдүгээр гүнжтэй уулзах шалтгаан гаргахыг оролцсон ч ханшуу түүний заль мэхэнд хуурддаггүй.
Яг энэ үед асрын хөгжимчид ирж 3 дугаар гүнжид бараалахаар орж ирэхэд ханшуу зориуд тэднийг татгаш оруулж Чинжээнийг зөвхөн зугаа цэнгэл дуртай хүмүүстээр зэнэлдэг. Гэвч хөгжимчдийн дунд Пайхан дүрээ хувирган орж ирсэн байлаа. Тэр Чинжээнийг нууцаар гаргахын тулд нэг хөгжимчний хувцсыг түүнд өмсүүлэн оргуулж чаддаг. Ингээд тэд Линжигийн асарт очиж тэр нуугдах үед Линжи амьд үлдсэн тухай мэдээ ирлээ. Энэ мэдээ Чинжээнд дахин найдвар төрүүлж хэрвээ Линжи амьд байж чадсан юм бол ханшууч бас өөхгүй байж болох юм байна гэж боддог. Тиймээс тэр зүхтаж холдохын оронд ханшууд өөрийгөө ойлгуулж замыг нь өөрчлүүлэхийг шийдэж Пайханы суудлаас гуйгаад өөрийн өргөндөө буцаж очив. Гэвч ханшууд баригдчихнаа. Ханшуу түүнийг Пайхантай хамт зүхтах гэж оролдлоо хэмээн буруутхан уурлахад Чинжээ салтын бичгээ гаргаж ирээд түүний нүдэн дээр урж хаяснаар өөрийн үнэнч байдлыг харуулахыг оролдоно. Ханшуу үүний хариуд нь хэрвээ үнэхээр үнэнч гэдгээ батлахыг хүсвэл өөрийнх нь боол мэд амьдарч гэр орны ажлыг хий гэж шаарддаг. Үүний дараа тэр чүүчүүдээ уулзахдаа Чинжээнээр үйлчлүүлж зориуд түүнийг хардуулахын тулд чүүчүүд ойр дотн хандаж эхэлнэ. Үүнийг харсан Чинжээ ихэд гондож шархалсан ч түүнийгээ ял гаргалгүй твчв. Учир нь түүний гол зорилго бол ханшууг үхлээс аврах. Ханшуу Чинжээнийг хардуулахын тулд чүүчүүг ашиглаж байгаа чүүчүү уурлаж эхлэв. Харин Чинжээ ханшуугийн өгсөн ажлуудыг хийж явахдаа түлэгдэж гэмтэв. Энэ тухай сонсон Пайхан дахин түүний өргөөний гадаа ирэх боловч ханшуу түүнийг татгаш оруулсангүй. Шүн болоход ханшуу өөрөө Чинжээнийг сахин хондог. Гэвч гаднаа хүүдэн хөндий хിവэр байж өөрөө орон дээр унтаж Чинжээний газар унтуулнаа. Түүний гисэн хайр одоо ч байсаар байгаа. Чинжээний гаргасан шийдвэрүүдэд гонцон сэтгэл нь түүнийг урдын шигэ зөөлөн байлгахгүй байлаа. Өглөө болоход Чинжээ орон дээр гарч ирээд ханшуугийн хажууд унтаж байв. Ханшуу түүнийг сэрээлгүй босгыг оролцсон ч Чинжээ түүнийг тэрвэрч үнэхээр их санснаа илэрхийлдэг. Энэ мөчөд ханшуу баг зэрэг зөөлөрч түүний түлэгцэн шархан тос турхиж халамжилж эхлэв. Гэвч хотыг эзэлсэн явдал болон чүүчүүтэй хамт захирагчийг хорсон асуудал дээр тэд маргалднаа. Чинжээнийг хамгаалж чадахгүй байгаадаа цөхрөлд орсон Пайхан шийдвэр гарганаа. Хотын хамгаалтыг өөрийн гартаа авахыг зорив. Тэр чүүчүүгийн пайзыг хулгаалan авч цэргийн хуаранд очиж өөрийгөө Пэж анжны хүү албан тушаалын жинхэнэ залгамжлагч хэмээн зарлана. Эхэндээ цэргүүд түүнийг үл тамсарлан шоолж байсан ч Пайхан өөрийг нь эсэргүүцсэн нэгний газар дээр нь хороож зөрөх шийдэмгий зангаа харуулснаар тэдний итгэлийг олж авдаг. Ингэснээр тэр хотын хамгаалтын цэргүүдийг бүрэн гартаа авч бүх хүчээ нэгтгэн хот руу давтлан хотын захирагч болон Чинжээнийг аврахаар хөдөлдөг. Тэр хамгийн түрүүнд Чинжээний өргөөнд ирж түүнийг суллав. Гадаад байдлаараа тэр зөрөгт баатар мэд харагдаж байсан ч Чинжээ түүнийг тулалдааны үеэр дотроо айц сандарч байгааг анзаарчихв. Үүнийг ойлгосон Чинжээ өөрийнх нь төлөө ийм их эрсдэл гаргасан нь талархаж түүнээс уучлалт гуйдаг. Чүүчүү хотын захирагчийг суудлаас нь буулгах хуурамч зарлиг үлдэж түүнээс хотын эрх мэдлийн бэлэг тэмдэг болсон байцыг булаа авахд ганцхан алхам дутуу байв. Гэвч захирагч байцыг түүнд өгөхөөс эрс татгалзан эцэг хүртэл гүрээсээр байлаа. Хуурамч зарлиг Чинжээнийг хорон муу санаатай төр барихад тохиромжгүй нэгэн битээр дүрсэлж харин өөрийгөө шудраг ууж сэтгэлтэй захирагчийн суудалд илүү тохирох хүн хэмээн битсэн байв. Захирагч охиноо ийм хэмжээнд хүрснийг нь хараад өөрийгөө буруутган чүүчүүг ухааруулахыг хичээн ятгсан ч тэр огтхонч тоосон шинжгүй өөрийн замаасаа буцах бодолгүй байлаа. Яг энэ үед гинтийн мэдээ ирнэ. Ханшуу чүүчүүгээс орвож түүний цэргүүд чүүчүүгийн цэргүүдийг бүслэн авсан байв. Ингэснээр тэд тулалдаж эхэллээ. Гэвч энэ мөчөд Пайхан болон Чинжээ нар ирж мөргөлдөөнийг зогсоохыг оролдоно. Хотын гадна талаас уулын дэрэмчид Чинжээнд туслан давталж тулдааны явцыг өөрчилснөөр Пайхан эцэст нь ялалт байгуулнаа. Ханшуу зүхтах боломж байсан ч тэр ганцаараа зүхтахыг хүссэнгүй. Харин Чинжээнийг дагуулan авч явахыг оролдсноор төлөвлөгөө нь нурж зүхтаж чадалгүй үлдлээ. Энэ явдлын дараа Пайхан хотын захирагчтай уулзаж бослогын хэргийг бүгд нь ханшууд тохож түүнийг цаазаар авах шийдвэр гаргахын зэрэгцээ 2 дугаар гүнж чүүчүүг буруугүй болгон үлдээх санал гарганаа. Учир нь чүүчүү бол Пайхны төрсөн дүү Пэж анжны цорын ганц охин. Түүний угсаа залгамжлагч байлаа. Хотын хамгаалтын Жанжин Пэн Хуаян хотын хувьд үнэлж баршгүй гавьяатай хүн байсан бөгөөд хэрвээ тэр байгаагүй бол энэ хот өдий хүртэл оршин тогтнохгүй байх байсан. Тэр олон тулдаанд ялалт байгуулж эцэст нь хотынхон төлөө амиа өргөсөн баатар Жанжин юм. Иймээс түүний үр удмыг хатуу шийдэх нь зохисгүй гэж үзэн Пайхан өөрийн дүү чүүчүүг шийдэглээс аварч чаддаг. Цаазаар авах ял оноогдож, гиндан торигдож буй ханшуу дээр Чинжээ очноо. Тэр түүнд өөрийг нь ямар их хайлаж байгаагаа ойлгуулахыг хичээж эцэст нь тэд сэтгэлээ нэгтгэн. Цаазаар авах өдөр ирлээ. Чинжээ ээжээсээ ханшууг өршөөхийг хичнээн гуйсан ч хотын захирагч шийдвэрээсээ буцахгүй байлаа. Тэгэхэд Чинжээ эцсийн шийдвэрийг гаргаж
Тэр цаазын тавцан руу гүн очиж гартаа барьсан хутгаа өөрийн чэйж рүү зоож амиа хорлолоо. Түүний энэ үйлдэл ханшууг хамгаалж тэр эцэст нь цагаатгаглаа. Энэ бүхнийг харсан Пэхэн хамгийн ихээр гашуудаж бүх бурууг өөр дээрээ өрнө. Хэрвээ би цэрэг хөдөлгөөгүйсэн бол хэрвээ би захирагчийг ятгаж чүүчүүг өршөөлөхгүй байсан бол гэж Чинчэний үхэлд өөрийгөө буруутгадаг. Тэр үед би түүнийг ганцаарангийн явуулахгүй хэмээн амиа хорлоход ч бэлэн байлаа. Гэвч яг тэр мөчүүд авсан дотроос Чинчэн босоод ирлээ. Тэр үнэндээ үхээгүй байжээ. Ханшууг аврахын тулд өөрийгөө өгсөн мэт болгон жүжиглсэн аж. Ингэснээр чүүчүүгийн тэмцэл намжиж бүх зүйл дуусна гэж тооцоолсон байв. Эцэст нь тэр ханшуудаа хамт Шинхүү хотыг зорихоор шийдсэн байдаг. Чинчэнтэй салах ёс гүйцэтгэх үеэр түүний өргөөний гадна талд иргэд цугларч гашуудал илэрхийлэн эмгэнэн зогсно. Энэ үед чүүчүүч мөн хүрлцэн ирж олны дунд зогсох Пэхнийг анзаарав. Гэвч Пэхэн огт нулимс унгаахгүй байгааг хараад Чинчэн үнэхээр үхээгүй байж магадгүй гэсэн сэжиг түүнд төрлөө. Оршуулгын ёслын үеэр чүүчүү гинэт Чинчэний авсыг солих санал гаргаж бүр цаашлаад түүнийг чандарлах тухай хүртэл ярьж эхэллээ. Тэр авсыг нээж чалахыг хүртэл шаардсан ч ханшуу эрс эсэргүүцэн түүнийг зогсоодог. Энэ явдлаас хотын захирагч сэжиг аван Чинчэний үхлэн жүжиг болохыг олж мэдтгэ. Тэр даруй өргөөнд байсан бүх хүмүүсийг гаргаж Чинчэн жүжигээ өргөжлүүлэхийг зөвшөөрөн өөрөө хүртэл хамтран оролцож чүүчүүгийн гараас түүнийг авардаг. Хотын захирагч энэ үйлдэлийг зөвхөн ханшууг аварсан төдийгүй бүхэл бүтэн Хувайн хотыг аварсан хэрэг гэж үзв. Хэрвээ Чинчэн амьд гэдгийг мэдвэл эрх мэдлийн төлөөх тэмцэл улам ширүүсэх байсан тул түүнийг үгсэн хിവэр нь үлдээж тайван явуулах нь хамгийн зөв шийдвэр гэж дүгнэнэ. Ингэснээр чүүчүү цорын ганц өв залгамжлагч болж хотын доторх зурчил амжих ёстой байлаа. Тэрээр Чинчэнийг аюулгүйгээр хотоос гаргахыг нууцаар тушаав. Гэвч нөгөө талд чүүчүү Чинчэнийг үхээгүй байж болзошгүй гэж сэжгэлсээр байлаа. Тиймээс оршуулгын цувааг замдан зогсоож хэрвээ тэр амьд байх юм бол энэ удаа жигнэсээ өхүүлэхийг шийдэж өөрийн хүмүүсийг илгээнэ. Удалгүй оршуулгын цуваа руу чүүчүүгийн зэргүүд дайран орч Чинчэнийг барьцаалан авдаг. Тэр мөчүүд Линчи гинэт гарч ирэн Чинчэн тусалдаг. Тэр Чинчэнийг нас барсан гэх мэдээг сонсоод оршуулганд нь хүндэтгэл үзүүлэхээр ирсэн нь санамсаргүйгээр тус болжээ. Линчи өөрөө өмнө шаргацсан байхдаа Шинхүүгийн нэгэн худалдаачинтай тааралдан тэр түүнд тусалснаар тэд бие биедээ сэтгэлдээ болж улмаар гэрэлсэн тухайгаа ярьдаг. Иймээс тэр ч мөн Шинхүү хотыг зорин явж байгаа аж. Эцэн Чинчэний амийг хорохоор завдсан Сүүзэнийг шидэгийн оронд түүнийг өөртөөгөө хамт Шинхүү хот руу дагуулan явдаг. Төлөвлөгөөнд бүтлгүүцсэн чүүчүү ихэд хэлэгнэж Чинчэнийг Шинхүү хотод очихоос өмнө хөнөөх тушаалт болгодог. Үүнийг сонссон Пэхэн гайхаж яагаад Чинчэнийг зүгээр явуулж болохгүй байгааг нь асуунаа. Тэрээр хотын захирагчийн суудлалд суух хүн бол чи өөрөө байхад яагаад ингэж зүтгэж байгаа юм бэ хэмээн лавлахад чүүчүү Чинчэнийг их орноосоо урвсан хүн тул өршөөх учиргүй гэж хатуугаар хариулдаг. Гэвч үнэн хэрэгтээ түүний цаад санаа нь өөр байв. Чинчэн амьд байгаа цагт хотын захирагчийн суудал хизээ нэгэн өдөр түүнд буцаж очиж магадгүй гэсэн айдас чүүчүүд турж тиймээс л түүний үхлийг хүсэж байлаа. Мөн тэр Пэхэнд хотын хамгаалтын эрх мэдлийг буцаа авах тухай сануулж сүрдүүлдэг. Энэ хооронд Чинчэн ханшуу хоёр аян замдаа явж байхдаа нэгэн дэм буудалд буудалнаа. Гэтэл Чинчэний зөвлөгөө авч явдаг 3 туйлчдыг ханшуу дагуулan авчирсан байв. Тэд Чинчэнд хандан түүний байнга жишээ болгон ярьдаг банан журж алимны тухай дүүхэн үнэндээ тэдний өөрсдийнх нь амьдрал болохыг мэддэг байсан тухайгаа хэлдэг. Мөн Чинчэнийг ирээдүйд болох үйл явдлыг бүгдийг нь мэдэж байгаа мэт ярьдагт нь эргэлзэж түүнийг үнэхээр мөнх хутагт мөн эсхийг нь тодруулахыг оролдоно. Цаашлаа түүний ярьсан түүхийг ном болгон эмхтгэж Хувайн хотын түүх болгон үлдээх тухай ярилцсан. Тэд ийм ярилцаж байхыг ханшуу санамсаргүй сонсчихов. Үүний дараа Чинчэн ханшуугийн араас очиж бүх хүннийг илчлэхээс өөр аргагүй болдог. Тэр өөрийгөө энэ бүхнийг бичсэн зохиолч бөгөөд өөрийн зохиосон ертөнцид орж ирсэн гэдгээ хэлнэ. Мөн ханшууг өхөөлөхгүй байхаар шийдэж түүнийг аврахын тулд бүхнийг хийж байснаа тайлбарладаг. Түүнчлэн ертөнцийн бүх хүмүүс бол түүний зохиолын дөрүүд гэдгийг нуухгүй хэлдэг. Энэ бүхэн зохиолын ертөнц ч гэсэн өөрөө ханшуугийн төлөө энд насан туршдаа үлдэхэд бэлэн гэдгээ илэрхийлв. Бид бие биедээ хайртай байхад бусад зүйл огт хамаагүй гэж хэлэхэд ханшуу эцэст нь түүний бүх үннийг ойлгож түүний сэтгэл үнэн гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тэр өөрийгөө зохиолын дүр байж болохыг ч хүлээн зөвшөөрөхөд хүрнэ. Тэр мөн өөрийн зохиолын өрнөлийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг. Анхандаа тэр энэ ертөнцийн хүмүүсийг зүгээр л зохиолын дүр гэж боддог байсан бол одоо тэд бүгд өөрийн гэсэн бодол, мэдрэмж, амьдралтай бодит хүмүүс мэд оршдог гэдгийг ойлгосноо хэлнэ. Ханшуу түүний ертөнцийг сонирхон чиний ертөнц Хувайн шиг үү эсвэл Шинхүү шиг үү гэж асуухад Чинчэн заримдаа Хувайн шиг, заримдаа Шинхүү шиг байдаг.
Тэр л зөрчил, тэр ялгаа нь энэ зохиолыг бичих шалтгаан болсон юм а хэмээн хариулав. 别人我一个都不要。 Хашуу шинхүү хотод ирэхэд түүнийг хотын гаднаас ёслол төгөлдөр угтан авлаа. Тэр чинчээнийг моринд суулгаж өөрөө хөтлөн алхах нь хотын хүмүүсийн дургуутслыг төрүүлв. Учир нь шинхүү бол эрэгтэйчүүдийн эрх мэдлийг давмгаалсан нийгэм бөгөөд эмэгтэйчүүд нь гэрээ ажил хийж өөр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхээс хэтрэхгүй даруй дуулууртай байх ёстой гэж үздэг газар байлаа. Чинчэн хотод ирмэгцээ төшөмдийн эхнэрүүд болон хотын захирагчийн эхнэрт бараалхах урилга авна. Тэдэн донд линчиж байв. Түүнийг гэрэлсэн худалдаач нь шинхүү хотын нэр хүндтэй айлын хүн болох нь тодорхой болжээ. Шинхүүгийн ёсоор бэр хүн хадам ээжтэйгээ хамт сууж хооллохдоо түүний хоолыг барьж үйлчлэх үүрэгтэй байдаг тул чинчэнч мөн энэ ёсыг дахаас өөр аргагүй болов. Гэвч хооллох зуур төшөмдүүдийн ихнэр түүнийг ёс суртахуунгүй муу нэртэй нэгэн химэн элтэд доримжилж эхэлдэг. Өөрийгөө хамгаалахын тулд чинчэн өөрийгөө хичээл номдоо сайн төрийн хэрэг тусалдаг. Мөн ахмад настанд ч тусалдаг гэж хэлнэ. Гэтэл үнийг сонссон линчи түүний өнгөрсөн амьдралыг илчилж 7 хоногт 8 удаа дуу бүжгийн асарт очдог байсныг нь хэлж чинчэнийг олны өмнө ичгүтэр байдалд оруулдаг. Нөгөө талд ханшуу эцэгтэйгээ уулзахад эцэг нь түүнийг зүрхний өвчнөө идгээснээс өөр гавьяа байгуулсангүй буцаж ирлээ хэмээн зэмлэв. Хадам их болон төшөмдийн эхнэрүүдтэй уулзалт хийсний дараагаар чинчээ ихэд бухимдаж Хуаян хот руу буцна хэмээн зөрүүдлөв. Гэвч түүнийг хэрвээ нутаг руугаа буцахыг хүсвэл эцэг эхийн ачлалгуус өдрийг 100 удаа хуулан бичиж чэрлэх ёстой хэмээн тулгав. Энэ үед ханшуу өргөөнд орж ирэхэд түүний туслах зөөрөө өмнө нь болсон бүх явдлыг ярьж өгнө. Мөн чинчээнийг даггун 3 эмэгтэй хүний 4 эрхэм чанар салтын 7 ёсыг заавалж ирлэх ёстой. Хэрвээ аль нэгийг нь зөрчвөл ханшуугаас салах ёстой гэсэн хатуу журам тогтоолныг хэлв. Энэ бүхнийг сонссон ханшуу ёс журам гэж нэрлэгдсэн дарамтыг чинчээнд өрүүлэхийг хүссэнгүй. Тиймээс өөрийн биеэр судрыг улам бичиж бүр чинчээний хөлийг хүртэл угааж өгөв. Удалгүй ханшуу эхнэрийнхээ хөлийг угааж байна гэх мэдээ хотын захирагчид хүрч тэр ихэд хэлэгнэ. Гэвч удалгүй эхнэр нь түүний уурыг дарж нөхцөл байдлыг намжаав. Эрэгтэйчүүдийн эрх мэдэл давмгаалсан энэ хотод хүртэл захирагч нь эхнэрийнхээ үгийг дагдаг нь илт байлаа. Энэ хооронд Хуаян хотод чүүчүү хотын захирагчид бараалхахаар очсон ч биеийн чилээрхсэн гэх шалтгаанаар түүнийг хүлээн авдаггүй. Үүний дараа чүүчүү цэргийн хуарн руу явж пяхны байдлыг ажиглахаар шийдэв. Пяхан шинхүүгийн туршуулуудыг барьж авч уурхайд ажилуулах шийдгэл оноох гэж байхад чүүчүү тэднийг шууд цацлахыг шаардав. Тэрээр Хуаян болон шинхүү хоёрын хооронд зөвхөн амьдрал бүхлийн зааг л оршдог. Хэрвээ чи тэднийг өршөөвөл нэг өдөр тэдний гарт өөр аймаа алдах нь гарцаагүй хэмээн хатуу анхааруулдаг. Үүний дараа жанчдын сандлыг асуухад Пэй жанчны өмнө нь хэлж байсан сургаалыг дурсан сануулна. Зөвхөн зоригтой хүн л ухаан саруул байж эмх замбраагүй байдлыг зогсоож чадна. Зэвсэг хэрэглэхээс татгаалзаж дайнаас зайлсхийх нь жинхэнэ зэргийн үйл хэрэг мөн хэмээн хэлцгээж Пэ ноён бол сайхан сэтгэлтэй, зоригтой, тууштай хүн учраас түүний шийдвэрийг дагхаа илэрхийлдэг. Энэ хооронд Хуаян даяар 3 дугаар гүнж чинчээний нэр хүнд эрс өсөж төлчөд амлсан ёсоор түүний тухай номыг хэвлүүлжээ. Харин шинхүү хотод эхнэрийнхээ хөлийг угааж өвгөнд нь ордог нөхөр гих яриа тархан олон эхнэрүүд чинчээнээс хэрхэн нөхрөө тийм болгож чадсныг нь суралцахаар ирдэг. Чинчээнд тэдэнд эр нөхөртөөгөө хэрхэн харилцах, өөрийгөө хэрхэн авч явах, мөн нөхрийнхөө хүндлийг хэрхэн олж авах тухай өөрийн бодлыг сургаал мэд тайлбарлаж баргал хичээл оров. Эхнэрүүд түүний хэлсэн бүхнийг үнэт зөвлөгөө мэд тэмдэглэн авч удалгүй нөхрүүдэд эсэргүүцэл үзүүлж эхэлснээр хот даяар эмх замбраагүй байдал үүслээ. Үүний улмаас хотын захирагч чинчээнийг дуудан ирүүлж асуудлыг шийдвэрлэхийг шаардав. Чинчээ өөртөө итгэлтэйгээр гэрийн бүх ажлыг эхнэрүүд хийж өөр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж танаа гэр бүлийг авч явж байна. Гэтэл та нар тэднийг өөрсдийгөө болон эцэг эхийг чинь өөр хүүхдээ чинь насрах ёстой зарц мэд санаж байна. Та нар эхнэртэй чи байгаагүй бол яах байсан бол гэж талархаж үзнэ хэмээн асууж тэдний хандлагыг шүүмжилдэг. Мөн гэр бүл гэдэг бол бүхнийг хамтдаа үүрэх ёстой холбоос болохоос биш, ганц талын үүрэг биш хэмээн хэлгээд олон хүний дургуутслыг төрүүлж орхив. Тэр цааш нь эмэгтэй хүн зөвхөн гэрийн ажил хийгээд зогсохгүй, төрийн хэрэгт оролцох чадвартай гэж хэлгээд хотын захирагч түүнийг сорхоор шийдэж асуулт тавив. Сүүлийн үед төрөлтийн тоорс буурч байна. Хэрхэн шийдэх вэ гэхэд чинчээ гэрлэлтийн журам өөрчлөгдснөөс болсон. Салсан хүмүүс дахин гэрлэхийг оргилсон нь төрөлтийг бууруулж байна. Мөн танаа хотод эцгийн эрхт ёс давмгаалж байна. Хэрвээ Хуаян болон шинхүү хотын хүмүүсийг хооронд нь гэрлэхийг зөвшөөрвөл энэ асуудал аяндаа шийдэгдэн хэмээн хариулдаг. Тэрээр соёлын ялгаа байгаа ч хүмүүс хамтдаа амьдарч эхэлвэл аажмаар ойлголцож өөрчлөгдөнө гэж тайлбарлахад хотын захирагч ихэд уурлана.
他能烧吗？ 烧不了。 Энэ үеэр Хуаян хотод хотын захирагч Чүчүү Чинжэнийг нууцаар алуулах гэж оролцсныг мэдэж ихэд хэлэгнэн түүнийг дуудаж зэмлэнэ. Тэрээр би чамайг ээжийн чинь ачийг хариулахын тулд өөрийн охин мэт өсгөж бүр өв залгамжлагчаараа томилохоор шийдсэн. Гэтэл чи миний дурсан охиныг алахыг завлаа. Химэн зэмлээд Пэж Анжныг дурсав. Чи бол Пэж Анжны охин. Түүнийг би дүү шигээ боддог байсан. Тэр тулааны талбартай мөрөгдөхөд чи балчир байсан тул би чамайг өргөж авч өсгсөн. Гэтэл чи шуналтай хэрцгий хүн болжээ. Чамд аль хэдийн эрх мэдэл байхад чи өөр юу хүсэж байгаа юм бэ хэмээн буруутгана. Гэвч Чүчүү гэмссэнгүй. Харин ч өөрийгөө хизээж хотын захирагч болж чадахгүйгээ мэдснээр улам шийдэмгий болж өөрийн жинхэнэ байр суурийг ашиглахаар шийднэ. Тэр өөрийгөө хотын хамгаалтын жаншны төрсөн охин гэдгийг зарлаж цэргийн эрх мэдлийг гартаа авдаг. Үүнээс хойш надаас өөр жанжин байхгүй хэмээн тунхаглаад цэргийн удирдлагын пайцыг хаглан хуучин дэг журмыг бүрмөсөн өгөөсгдөг. Хатан мэхэн Чинчэнд зориулан шинэ хувцас гоёл хэрэглэл бэлдэж өгөө зогсохгүй түүнийг тулааны эрдэмтэй нэгийн хэмээн үнэлж бүр зэвсэг хүртэл бэлдэглэн. Учир нь хотын захирагчийн эхнэр нь өөрөө хотын хамгаалтын жанжны ганц охин байв. Тэр бага наснаасаа аавыгаа даган тулааны урлагаар хичээллэж олон тулаанд оролцсон ялалт байгуулж байсан туршлагатай нэгэн ажээ. Харин хотын захирагчид дурласнасаа хойш түүнтэй гэрлэн цэргийн амьдралаа орхин эхнэрийн үрэгтэй анхаарах болсон байна. Чинчэн түүнд өөрийн хүсэл мөрөөдлөө орхих шаардлагагүй. Гэр бүлийн амьдралтайгаа хослуулан авч явж болдгийг ойлгуулна. Мөн гэр бүл гэдэг хоёр хүний хамтын амьдрал учраас гэрийн ажлыг ганц хүн өөрөх ёсгүй. Харин хамтдаа хуваалцаж өөрөх ёстой хэмээн тайлбарлаж өгдөг. Нөгөө талд Чүчүү жанжны суудалд суусан даруйдаа хамгийн түрүүнд шинхүү рүү нийлүүлэхээр төлөвлөж байсан хар чулууны нийлүүлэлтийг зогсооно. Тэрээр шинхүү хот руу хэрвээ Хуаянаас сурвсан Чинчэнийг буцаа өгвөл нийлүүлэлтийг дахин үргэлжлүүлэх болно гэсэн шаардлага бүхий мэдээ илгээнэ. Мөн хотын захирагчийг өөрийн өргөөнд хорчихжээ. Шинхүү Чинчэнийг буцаах тухай мэдээ ирэхэд ханшуу ихэндээ эцэг нь ийм зарлиг гаргахгүй гэж найдаж байсан ч хотын захирагч эцэст нь түүнийг буцаах шийдвэр гаргалаа. Гэвч энэ шийдвэрийг түүний эхнэр эсэргүүцэж нөхөртөө салтын бичиг гардуулан өөрийн эцгийн буюу хуучин жанжны пайзыг авч хотын хамгаалтын эрхийг гартаа авлаа. Ингэснээр Чинчэн туслахаа шийдэв. Энэ явдлын дараа хотын захирагч улам хатуу бодлого баримталж эмэгтэйчүүдэд хэд хязгаарлалттай шин журам тогтоодог. Эмэгтэй хүн урт ганцуутай шагаагаад алдсан урт хувц өмсөх ёстой. Бичиг үсэг сурах, ном уншихыг хориглох, төрийн болон худалдааны үйл хэрэгт оролцох эрхийг нь хасах. Эмэгтэйчүүдийг ажилуулж буй бүх дэлгүүрүүдийг хаах, охид 4 наснаасаа хөлөө боож, 13 наснаасаа бэлгэнцэг зөөх. Эмэгтэй хүн салтыг санаачлах эрхгүй байх зэрэг маш хатуу журам багтжээ. Үүнтэй зэрэгцэн Хуаян хотод ч мөн адил тууширсан шийдвэр гарч Чүчүү эрэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн хатуу бодлого хэрэгжүүлж эхэлдэг. Ингэснээр хоёр хот хоёулаа өөр өөрийн туйлд хөрсөн тэнцвэргийн нийгмийн дүр зургийг бүрдүүлнэ. Чинчэн барьцаанд байсан Сүсэнийг суллаж, өөрийн чадвар хүсэл тэмүүлэлээ зөв зөвлөлд ашигла хэмээн зөвлөж, шинхүү хотод 50 амьдрахыг санал болгов. Эхэндээ Сүсэн Хуаян руу буцахыг хүссэн ч Чинчэн түүнд Чүчүүгийн гаргасан шин журам эрэгтэйчүүдэд ямар хүнд нөхцөл үүссэнийг харуулдаг. Мөн Чинчэн багадаа түүнийг зодож шийтгэж байсан явдалтай чин сэтгэлээсээ уушлалтгүй өөрийгөө хэрхэн өөрчлөгдснөө хэлдэг. Үүний дараа Сүсэн Чинчэнийг урд нь буруугаар ойлгож байснаа ухаарч харин Чүчүү жинхэнэ утгаараа хэрцгий буруу замд орсныг нь ойлгон хүлээн зөвшөөрнө. Шинхүү хотын захирагч эхнэр нь орхин явснаас хойш юу ч хийж чадхаа болжээ. Урд нь бүх асуудлыг эхнэр нь шийддэг байсныг тэр үед л ухаардаг. Тэрээр хүүдэ хандан чиний ээж дайны талбарт байхдаа од мэд гэлэлзэж цаг толботой нэгэн байсан. Харин надтай гэрлэж гэртээ сууснасаа хойш тэр гал нь аажмаар унтарсан хэмээн хэлдэг. Удалгүй шинхүүгийн айрам эмэгтэй жанжны удирдлагын дор Хуаян руу давтлахаар мордлоо. Нэгдүгээр хүн Жуян өргөөнийхөө нууц гарцаар оргон гарч Чинчэн дээр ирэн Чүчүү хотын захирагчийг өрөөнд нь хорж эрх мэдлийг гартаа авсныг дуулгав. Ханшуу хотыг цэргийн хүчээр дайран эзлэхийг хүсв. Гэвч Чинчэн ард иргэдийг хохироохгүйгээр томоохон тулаангүйгээр хотыг авах төлгөө боловсрууллаа. Тэр Сүсэнд баригдсан дүрсгэн хот руу нэвтэрч дотроос нь Чүчүүгийн зэргүүдийг бүслэх, харин нөгөө хэсэг нь нууц гарцаар орж хотын захирагчийг суллах төлгөөтэй байв. Сүсэн Чинчэнийг баривчилсан мэт ирэхэд харуулууд ихэндээ итгэсэнгүй. Тэр үед ханшуугийн зэргүүд зориуд сум тавьж жүжигийг бодит мэт харагдуулснаар тэднийг хот руу нэвтрүүлдэг. Нууц хонглоор ханшуу болон бусд нь орж ирэн хамгаалтын цэргүүдийн хувцсыг өмсөн зүсээ хуурган татгаш нэвтэрч эцэст нь Чүчүүг бүслэн авлаа. Чүчүү Сүсэнд итгэж чадсангүй. Харин Сүсэн хүүтнэр би нэгэн цагт 3 дугаар гүнжийг хорон санаатай. Таныг сайхан сэтгэлтэй гэж боддог байлаа. Харин таны хийж буй үйлдэл миний бодлыг урьдчилсан гэж хэлв. Нөгөө талд Чинхүүгийн захирагч эхнэрийнхээ хамт Хуаяны захирагчийг суллахаар ирсэн ч бүтлгүүтэж хоёулаа баригдан хоригдож орхилоо. Удалгүй Чүчүүгийн нэмэлт зэргүүд ирж
тэднийг бүслэн авлаа. Чүчүү уурлан Чинчээнийг хороох тушаал өгсөн ч нэг ч зэрэг тэдний гэмтээхийг хүссэнгүй. Тэд тушаалыг нь дахаас татгалзаж бөгөөд 3 дугаар гүнжийн талд гэдгээ илэрхийлв. Яг энэ мөчөд Пэхэн ирж хамгаалтын цэргүүдийг өөрийн удирдлагандаа авлаа. Өөрийнх нь талд хинч үлдээгүйг ойлгосон Чүчүү галзуурсан мэт Чинчээн рүү дарж түүнийг хороохоор оролдов. Тэр агшинд ханшуу урдуур нь орж чэйжэндээ хүн чарх авлаа. Зохиолын өрнөлтөө яг адилхан. Ханшуу Чүчүүгийн сэлмэнд өртөв. Сэлэм зүрхийг нь оноогүй ч уушгийг нь гэмтээжээ. Түүнд амьдрах хугацаа бараг үлдээгүй байв. Энэ мэдээ Чинчээнд хүнд цогцолт болж тэр ханшуугийн хажуугаас холдож чадалгүй уйлсаар суун. Ханшуу сулгаан инээмсэглэн өмнө би зохиол тайргүй нэгнийхээ төлөө өгч байсан бол харин одоо хайртай хүнийхээ төлөө хоёр хотын ард иргэдийн төлөө өгч байгаадаа харамсахгүй байна. Энэ бол зохиолын төгсгөл биш. Энэ бол миний өөрийн сонголт. Чи бол өөдрөг, хүчтэй, галз огтой хүн. Намайг байхгүй байсан ч чи тэр жигээрээ амьдар. Надтай учирсандаа хизээж битгий харамсаарэ гэж хэлв. Хотын захирагч сонгогдох үед нар сар зэрэгцэн оршиж, хурамсны хаалга нээгдэн Чинчээн өөрийн дэлхий рүүгээ буцах учиртай. Ханшуу түүний тэр мөчийг харахыг хүсв. Гэвч Чинчээн зохиолыг дуусгаж ханшууг орхих хувь тавилан хүлээн зөвшөөрч чадсангүй. Чүчүү зохиолын гол дүр байсаар байтал ийм төгсгөлд хүрч бараг эсрэг дүр болтлоо өөрчлөгдсөнд нь Чинчээн гүнээ харамсаж байлаа. Тэр бүхнийг өөрийн буруу гэж үзэн хоригдож буй Чүчүүдээр очив. Чи ийм болсон зөвхөн чиний буруу биш. Би ч бас хариуцлага хүлээх ёстой. Хэрвээ би анханасаа өвчихсөн бол ханшуу чамтай гэрлэж та хоёр ад жаргалтай төгсөх байсан. Чи ээжийн цоргаан зохин хотын захирагч болох хувьтай байсан. Гэхдээ нэг зүйлийг бодож үзсэн үү? Чиний талд байх ёстой хүн бүр яагаад чамаас нүур буруулсан юм бол чи гол дүр байх ёстой байтал би гарч ирснээс хойш чи яг л над чиг бусдын хөдлөгдөг шатрын хөлөг болж хувирсан. Тийм болохоор чи зөв шийдвэр гаргаж чадхаа болчихсон. Чамд хотын захирагч болох эрх байхгүй. Би үүнийг чамд нотолж чадна. Жинхэнэ захирагч болох хувьтай хүн цэцгэн замаар алхах үед нар сар зэрэгцэн мандаж хурамсны хаалга нээгддэг. Чи өөрийгөө тэр хүн гэж бодож байгаа байх. Харин би чамд үннийг харуулнаа. Ийхүү бүх гүнж нарыг оролцуулсан ёслол хийхээр басныг дуулгав. Дараа нь Чинчээн хэвдэрт буй ханшуу дээр очиж Чүчүүг цэцгэн замаар алхахад юу ч болохгүй. Би итгэлтэй байна. Тиймээ санаа зовох хэрэггүй. Би эргээд ирнэ гэж хэлв. Ёслол эхэллээ. Эхэлж 2 дугаар гүнд Чүчүү цэцгэн замаар алхаж өвөг дээдсээ хүндэтгэн хүж өргөв. Гэтэл тэнгэр газар хилгэнсэн мэт үүс хуралдаж хүчтэй салхи шуурга дэгдэв. Дараа 1-р гүнж Ёоян тэр тэрэгэнцрээсээ бууж сүмгийн тасламжтайгаар өөрийн хөлөөр цэцгэн замаар алхав. Хэдийгээр ямар ч гайхамшиг тохиолдоогүй ч тэр өөрийн хөлөөр замаа дуусгасандаа сэтгэл хангалуун байлаа. Дараа нь Чинчээний ээлж ирэв. Гэвч тэр алхахаас татгалцдаг. Хэрвээ би алхачихвал хурамсны хаалга нэгтчихвэл яах вэ гэсэн айдас түүнийг айлгаж байлаа. Жинхэнэ удирдагч гэдэг ийм тэмдгээр өөрийгөө батлах шаардлагагүй. Хамгийн чухал нь бусдыг гэсэн сэтгэл, ард түмний хайр хүндлэл. Ингээд тэр цэцгэн замын өмнө зогсож алхахаас татгалзав. Яг тэр мөчөд хүн чаргацсан ханшуу арай ядан алхасаар гарч ирлээ. Чинчээний өөрлөвгөө сулхан дугаар дуудсан ч Чинчээн хөдөлж чадахгүй л байлаа. Гэтэл ханшуугийн бие огцон муудаж тусаар болжиж чаднаас унахад Чинчээн өөрийн ирэхгүй түүний зүг цэцгэн замаар гүн очив. Тэр агшинд тэнгэрт нар сар зэрэгцэн мандаж хурамсны хаалга нэгдэв. Бүх хүмүүс зөгдөн мөргөж энэ тэмдгийг хүндэтгэн биширч байлаа. Энэ мөчөд Чүчүү өөрийнхөө буруу гэдгийг ойлгодог. Чинчээн ханшуугийн дэргэд цугурч би чамаас голдохыг хүсэхгүй байна. Би өөрийн ертөнц рүүгээ буцахыг хүсэхгүй байна гэж уйлан хэлсэн ч ханшуу түүнд чамд өөрийн гэсэн ертөнц бий. Надад цаг үлдээгүй. Чи буцчихвал үгэлдээ нуур дуулах хэрэггүй болно. Буц хэмээн гуйж байлаа. Тэр мөчөд Чинчээний нүд харангуулан ухаан алдан өнөв. Тэр сэрэх мөчөд өөрийнхөө өрөөнд байлаа. Бүх зүйл зүүд байсан уу? Эсвэл бодит байсан уу? Тэр ялгаж чадсангүй. Яг тэр үед цохиолоо дуусгасноо хэмээн зургас ирдэг. Тэгэхээр ханшуу огт байгаагүй гэж юу гэсэн бодол зүрхийг нь төсөв. Хэсэг хугацааны дараа тэр интернет ухаж ханшуутай яг адилхан жүжигчнийг хараад өөрийн ирэхгүй уйлан суулаа. Гэтэл түүнийг осолд орсон гэдэг мэдээ олж харав. Жүжигчин осолд орж уушиг нь гэмцэн байлаа. Яг л ханшуу шиг. Тэр хамаг урдаараа эмнэлэг рүү гүн очоод түүнээс чи юу санахгүй байна уу гэж асуухад жүжигчин дургуутсан та зохиолдоо хэтэрхий авчихсан байна. Ханшуу Чүчүү Чинчээн бүржүүрч хүртэл яриад байна гэв.
Жинчэн эргэж явах гэтэл түүнд өгсөн их зохиолд Журчны тухай бичээгүй байснаа санаж түүнийг ханшуу мөн байна гэж эргэж очдог. Тэр үед хан жүжигчин нэг сонин зүйл болсон тухай ярив. Хэн нэгэн түүнийг цохиод авах шиг болжээ. Түүний дараа тэр маш урт зүүдэлсэн гин. Тэгээд толгойд нь банан, журч, алим бас хачин дурсамжууд эргэлдээд л байгаа. Үүнийгээ зүүд үү, үнэн үү гэдгийг ойлгохгүй байгаа гинэ. Тэр акшнд тэд энийг зүгээр нэг зүүд байгаагүй гэдгийг ойлгож аз жаргалтайгаар нэгэнтэйгээ тэврэлддэг. Эцэст нь Шавчин зохиолоо дахин бичиж, шин төгсгөлд Чинчэний тусламжтайгаар чүүчүү зөв замдаа орж хотын захирагч болно. Ханшуу Чинчэн хоёр үл ойлголцлоо даван туулж аз жаргалтайгаар хамтдаа үлддэг тухай бичив. Энэ цоврал бидэнд юу ойлгуулахыг хүссэн бэ? Амьдрал гэдэг хизээч бичигдсэн зохиол шиг шулуун байдаггүй. Хүн бүр өөрийн гэсэн дүртэй, өөрийн гэсэн замтай. Заримдаа бид өөрсдийнхөө зөв гэж бодон бусдын хувь тавилан өөрчлөх гэж оролддог. Гэвч хэн нэгний хувь тавилан өөрчлөн гэдэг хэцүү зүйл, хайр гэдэг эзэмших зүйл биш. Хамгаалах, ойлгох, заримдаа тавьж явуулахыг хэлдэг. Хүч чадал гэдэг бусдыг дарангуулах биш, алдаагаа хүлээн зөвшөөрч зөв замаа олох зориг юм. Харин хувь тавилан гэдэг урьдчилан бичигдсэн зүйл биш. Харин бидний хийсэн сонголт бүрээр шинжлэгдэж байдаг түүх юм шүү. Мөн эцэст нь өөрийнхөө түүхийг хэрхэн дуусгахыг зөвхөн чи шийднэ. Барба Сарна Армаас цувралын 24 ангийн төвчлөлтэй минь ханд байсанд баярлалаа. Хэрвээ манай суваг таалагдж байгаа бол subscribe зараарай. Мөн сэтгэгдэл үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.